мөнгө лунаас уухта тавтай морил. Та бүхэндээ энэ удаад Friendly Rivalry гэх киногоо ярьж өгөхөд бэлэн болсон байна. Манай сувгийг үздэг хүмүүсийн 90% нь лайк, subscribe дардаггүй юм билэ. Та бүхэн маань луунагаа дэмжиж лайк, subscribe-а дараад өгөөрэй. Тэгвэл лунаад илүү сайн хичээх болно. Баярлалаа. Кино маань нэгэн цэцэрлэгийн хүүхдүүд аялалд явж байгаагаар эхэлнэ. Тэр дунд бүх хүүхдүүд бүгдээрээ шар өнгийн хувцас өмссөн баг ч манай киноны гол дүрийн охин л ганцхан гүнжийн хувцас өмсчихсөн хөөхөн багштайгаа зураг авахуулаад элсэн дээр тоглож байгаа харагдана. Тэгсэн цэцэрлэгийн зугаалга дуусаад манай охин ганцаархнаа хаягдаад тэнд уйлаастай. Ааваа ээжээгээд хийн ч ирэхгүй. Тэгсэн охины ээж аавыг олж чадаагүй бололтой. Нөгөө охин маань асрамжийн газар өсөх шаардлагатай болно. Тэнд жоохон хэцүү. Өглөөдөө унтчихна. Тийм болохоор өглөөнийхөө хоолноос хоцорно. Тэгж явсаар байгаа дунд сургуульд ороод хичээлдээ орсон ангийнхан дээрлэхүү охтууд нь манай үнийг дээрлэхэд бохоо нулимсан чинь тэр нүсэнд нь наалтчихна. Тэгснээр шууд цаасны хутга авснаа үсээ хайчилж байгаагаар манай охин нилээн ширүүн байрын охин гэдг нь харагдана. Том болоод ахлах сургуульд орчихсон нэг бүтггүй гаруудын ажлыг хийдэг бололтой. Үнэмлэхнүүд аваад хүүхдүүдэд тарааж өгснөө. Нөгөө хэд маань тарж яваад эмнэлгүүдээр ороод худлаа эмнэлгийн бичиг гаргаж авангуудаа тэр бичгээрээ эмийн сан орж ямарваа нэгэн эмийг худалдаж авч гин. Тэгээл бүхий л эмнэлэг бүхий л эмийн сангаар орж нөгөө эмнүүдэд цуглуусныхаа дараа оройн нь нөгөө машиндаа суугаад өдөржин цуглуулсан эмээ захиалагч гээд хочтой ахта хураалган тэгсэн нөгөө ах нь чи ингэж амьдрах хэрэггүй хичээл номоо сайн хий гэсэн үгэнд нь урамшаад манай хүн нилээн сайн хичээлээ хийж эхэлнэ. Өглөө өдөржин оройжин бэлдснээ эцэст дүүнэн ч нилээн ахин. Тэгсэн асрамжийн газрынх нь гэлэн маань хоол барьж гүгэл өрөөнийх нь агааржуулагчийг асааж өгөөл манай хүн гайхастай. Нөгөө захиалагч гээд ах нь авчирсан эмнүүдээс нэг ширхгийг өгөөд чи наадхаа туршаад үз гэсэн манай хүн тэрийг уусан гэв гинт өөр ертөнцид усан дотор ороод ирсэн. Тэгснээ хичээл номоо амар сайн хийгээл нөгөө хичээлнүүдийнх нь томьёонууд нь өөрийнх нь нүдэнд харагдаал сургууль дээрээ хүрээд ирсэн дээрлэхүү охтууд нь хүртэл манай хүнийг дээрлэхээ байлцсан өөр охиныг дээрлэх жишээ нэ. Тэгэл манай хүн ер нь хичээл номоо сайн хийвэл энэ хүмүүсийн хандлага нь хүртэл өөрчлөгдөх юм байна гэд нөгөө эмнээсээ нилээн сайн ууж аваад хичээлээ улам сайн хийн. Тэг тусам нөгөө нэг эмэндээж донтож эхэлнэ, хичээл нь сайжирч эхэлнэ. Хамгийн сүүлийнхаа өдөр бололтой манай хүн нөгөө захиалагч ахыхаа эмийг авчирсан нөгөө ах нь ингээд л болоо юу гэсэн манай хүн тэмээл гэж байна. Тэгснээ би энэ ажлыг сүүлийн удаа хийж байгаа. Манай ээж аав хоёр намайг сөөвлөөс дуудсан. Тэгэхээр танд энийг өгье гэд нөгөө ах нь бүр гайхастай. Тэгсэн манай хүн шаал худлаа бүх эмнүүдийг өөртөө авчихсан. Цөөхөн эдийн нөгөө ахтаа өгөөд чемоданаа бэлдэж байна. Ингээд манай хүн сөөвлийг зориод ирж байгаа юм. Сөөвл шинэ хотод ирчихсэн нэлээд сонирн байдалтай. Энэ охиныг хөөхнөө гэд нэрлээд явжээ. Энэ охин маань Баян айлын охин бөгөөд нилээн хөөхөн. Мөн сөүлдөө тэргүүнд ордог ахлах сургуульд явдаг. Энэ сургуульд нь дандаа нилээн мөнгөтэй хөрөнгөтэй айлын хүүхдүүд. Хажууд нь яваа охиныг Чикён гэдэг бөгөөд тэр хоёр найдалдаг. Энэ сургуульд манай гол дүрийн охин Сэлки сурахаар болсон. Сэлки маань арай гэж ирээд багшаасаа ангиа асуусан багш нь дараачуудаа эрэхтэй чи дөрөнд хувцс өмсөж ирээрэй л гэж хэлнэ. Манай хүн явсаар байгаа нэг урлагийн зааланд орж ирсэн нэг эмээ сарны аваач гээл гуйгаал хамгаалагч нь гаргах гэсэн нэг охин гарч ирснэ. Эмээ би бүх сарныг чинь авчиг гэд боотолтой мөнгө өгнө. Түүнийг манай Сэлки хараад туун гайхастай. Тэгсэн нөгөө охин чинь очиод ингэр дээр гарснаа хүн болгонд англиар илтгэл тавиад сургуулаа танилцуулна. Хүн болгоно тэр охиныг хараастай. Энэ охин сургуулийнхаа од бололтой. Манай охин ч чаваас сургуультай арай гэж төөрсөөр байгаад ангиа олоод ирнэ. Тэгсэн ангидаа орсон ангийнх нь багш нь өө чи өөрөө нэг суудлал олоод суучих гэснээр шууд л хичээлээ заагаад унана. Тэгсэн ангийнхаа нэг хүүхэд нь багшаа чи хаанд сурах юм бэ? Аль ангид сурах юм гэсэн тийм сонирхолтой байна уу гэж багш нь хэлжсэн. Чи ороод ирнэ. Тэгсэн чинь Джейн нөгөө нэг илтгэл тавиад байсан хөөхөн охин байж таарна. Багш нь заа хичээл дууслаа гэд гарсан Джей нөгөө хүүхдүүдийг хараа зогсож исэн манай Сэлкигийн чемодан нонгоогоод дотроос нь цөөвлийн их сургуулийн тэмдэг гараад ирчихсэн.
Сэлхий би дэлгүүрнийхээ осрыг авч болох уу гэсэн Жэй тэлгүй яах вэ гэж байна. Тэгээд буцаагаад өгчин хөөхнөө Жэй би чамд энд арын суудал авчихсан байгаа гэсэн Жэй түүний тоохгүй ангиа тойрч алхаж байжсэн аа. Сэлхийгийн хажууд суучна. Тэгснээ чи энэ ангид сурахаар болсон юм уу? Би ч бас сурахаар болсон. Хойлоо цаашдаа гой найзлаа гэсэн Сэлхий маань тоосонгүй. Нойлын өрөө орчоод гараад ирсэн 3 охин чи надтай байраа сольж үгүй надтай гэснээр голын охин нь би мөнгөтэй би чамд хүссэн юм чи авч үгүй. Чи надтай байраа сольчих гээл найз нар нь чи мөнгөтэй гэдгээд дандаа яагаад төрүүлж идгийг гурлаа хайж чулууд аавуудыг гэл. Тэгснээ нөгөө охин нь чи хүсэж байгаа юмаа надаа хэлчихээ гээл. Манай Сэлхий чи хаан суудын гэсэн би 2 дугаар салааны 2 дахь гээл. Манай Сэлхий заа тэгвэл чи надтай байр сольчих. Нэрэ чи мөнгөтэй гэлөө тэгвэл надаа байр аваад өг гэсэн найз нар нь шоолоостай. Тэгснээ гаднаас Жэй орж ирснээ өдрийн хоол хамт идэхүү гэсэн нөгөө охин чи инээгээл тгий гэсэн. Жэй шууд Сэлхийгийн гарнаас барьснаа нөгөө нойлын өрөөнөөс гарчин. Сургуулийн коридороор Жэй Сэлхийгийн гарнаас барьчихсан явсан бүх хүүхдүүд л гайхаастай. Тэгсэн хоёр найз нь энэ Жэй яагаад шинэ охиныг сонирхоод байгаа юм бэ? Нэг л сэжигтэй андаа гээл хоорондоо ярилцсан. Манай дөрөв сургуулийн хоолны газар хоол идэж явах ба нөгөө хоёр маань чи хаанаас ирсэн? Эцэг эх чинь юу хийдیں? Яагаад энэ сургуульд сурсан? Чамайг хэн хийдیں гэл тэгсэн Сэлхий гинт бодсноо. Нэрэ Жэй миний нэрийг мэдээд намайг дуудаад байсан штэ гэдгийг санаал. Жээ тийм ээ чи өөрийнхөө тухай хэлээ штэ гэсэн Сэлхий манай ээж аав хоёрд жоохон асуудал гараад тэгээд ийшээ нүүж ирэхээр болсон юм аа. Хаанд амьдардаг байснаа хэлсэн ч та нар бараг мэдгүй байх гэсэн гээл өнгөрөөн. Тэгсэн Жээ чи Солонгосын их сургуульд сурахыг хүсдэг юм уу? Чиний тэр тэмдэгч нь Сөүл их сургуулийн тэмдэгтээ баш ховор үйлдвэрлэгдсэн дэлгүүрний осор штэ гэсэн Сэлхий. Тийм ээ би Сөүл их сургуулийн анагаахын ангид орохыг хүсдэг гэдгээ хэлнэ. Тэгсэн Жигён чи хувийн багштай юм уу? Эсвэл хувийн сургалтанд явдаг юм уу? Жэй бараг 7 хоногт 3 удаа математикийн сургалт авдаг штэ гэсэн манай хүн юу яриад байгааг нь ойлгодгүй. Тэгсэн нөгөө хэд маань чи үнэхээр тийм хэрэггүй юу яриад байгааг маань ойлгохгүй аа мүү гэд би үнэхээр юу яриад байгааг чи ойлгохгүй байна гэсэн. Бид нар заавалчгүй сургалтын хичээл эсвэл хувийн багштай байдгийн гэл бүгдээрээ нэг юм гаргаж ирээд л уuna. Манай хүн бор зүрхээрээ өөрөө хичээсээр агаад орсон болохоор л ойлгохгүй байгаа хэрэг. Сэлхий ангидаа орж ирээд байжсэн ангийнхан доожоогүй охины утсан дураад урд нь унтжсэн охин нойлын цаас авангуудаа шууд л нөгөө доожоогүй охин руу чин шидчихнэ. Манай Сэлхий түүнийг хараад үнэхээр их гайхна. Тэгсэн нөгөө доожоогүй охин чинь нэг им гаргаж уусан. Сэлхий маань ус өгсөн. Нөгөө доожоогүй охин чинь шууд л усыг насгаснаа. Би чамайг энэ дотор юу хийсний чи яаж мэдэж уух юм? Битгий ийм зан гаргаатай гэд Сэлхий бүр гайхаастай. Лабораторийн өрөөнд Жэйд Чикён чи яагаад Сэлхийг сонирхоод байгаа юм? Юу сэдэд байгаа юм гэсэн Жэй. Тэр чамд хамаагүй чи зүгээр л өөрийнхөө ангийн дарга болоход л анхаар гэсэн Чикён нэр нүүл гэж ин ангийнхан бүгдээрээ ангидаа сууж ин тэгсэн Сэлхий дээр Жэй ирснэ чи яагаад энд суужсан гэсэн Сэлхий миний хараа муу болохоор би энд суучихсан юм аа л гин тэгсэн хажуудлынх нь охин чи өөр газар суучих гэсэн Сэлхий бусдад ингэж туугуудаад яах юм бэ л гин тэгж хэлсэн чинь ангийнхан хүүхдүүд бүгдээрээ л гайхаастай тэгээд Жэй буцаад л өөрийнхөө суудалд сууснаа. Ёо би анх удаа л өөрийнхөө хүсээгүй хүнтэй сууж үзэж гин. Сонгосон хүнтэйгээ л өгөн суудаг юмсан гээл хажуулынх нь охин нь надад сайн тусаж дэмжиж байгаарай гээл бялдагдана. Сэлхийгийн залуухан хойд ээж нь аавынхын зургийг хараа зогсож гин. Хаалга дуураа Сэлхий орж ирнэ. Тэгснээ Сэлхийгийн хойд ээж нь чи аавынхаа утсыг харсан уу гэсэн Сэлхий хараагүй гин. Яг үнэндээ Сэлхийгийн аав нь нас барчихсан. Тэгээд л хойд ээж нь Сэлхийг хайж олоод авчирсан нь. Аавынхаа оршуулган дээр юмсыг ухаж байгаад нөгөө Сөүлийн тэмдэгтээ дэлгүүрний осортой утсыг хамт олно. Тэгээд аавынхаа утсыг өөрөө л нууцсан байгаа нь тэр. Хин нэгэн рүү Сэлхий мессеж бичнэ. Уулз газраа товлоод очсон нөгөө захиалагч ах нь. Тэгснээ май энийг аав гэд ууттай мөгн. Нөгөөх нь одоо орсон сургуулийнх нь дөрөмт хувцас. Тэрийг угааж аваад аавынхаа утасны нууц кодыг хийх гээд зогсож гин. Тэгсэн гэв гинт хин нэгэн залгаад утсыг авсан. Оогт дуурахгүй. Манай Сэлхий ч гайхаастай. Сэлхий маань маргааш сургууль дээр ирсэн ангийнх нь нэг л өөр. Тэгснээ өөртөө суудас сольдог нөгөө баян охин чинь цамцан дээр нь шүүс асгах чинь. Сэлхий яагаад ингэж байгааг нь асуусан. Чи заван болохоор одоо илүү заван болчихлоо. Гэснээр шууд ойртонгуудаа чамаас эрэгтэй хүний үнэр үнэртэж гин гэсэн ангийнх нь бүгдээрээ шоолоостай. Сэлхий маань өмнөх үе бодоод дунд сургуультай дээрлэхүү охтуудад айгүй их дээрлэхүүлдэг байсан. Дээвэр дээрээ гараал зодуулдаг, мөн тамхины ишээр биен дээрээ унтраалганд жишээний. Ингээд л энэ бүх зүйлийг бодонгоо өөрийнхөө заваарсан цамцыг цэвэрлж исэн Жэй ирснээр тэврээд л Сэлхий чи миний цамцыг өмсчихөө гэсэн Сэлхий битгий надад ийм сайхан хандаад
Чиний наад хамт чинь надад хэрэггүй заа юу гэсэн Жэй шууд л уурлаад гарчна. Сэлгийн нөгөө нэг угаасан хувцас өмсчихсөн ангийнх нь багш нь за би та нараас явцын шалгалт аавна 20 минутын хугацаа л байгаа шүү цаг эхэллээ гэн. Ангийнх нь бүгдээрээ шалгалтаа өгж гин. Гэхдээ сэлгийн маань гайхаастай огт үзээгүй хичээлүүд нь тэр дунд явж гин. Тэгсэн багш нь за одоо хугацаа дуусах төглөө гэсэн сэлгийн маань нилээн сандарна. Сандарж байгаа байдлыг Жэй харснаа инээгээстэй. Тэгээд за бөөндөө шалгалтынхаа материалуудыг хураалга гэснээ хамгийн сайн хийсэн нь Жэй. Бусд нь тэгээд ар араасаа гэсэн хүүхдүүд бүгдээрээ ургуур царайтай. Багшийг ангиас гарч явсны дараа хувийн багш руугаа залгана. Хичээл намаа гаргаад шалгана гэснээ Жэй. Чи энэ бодлогоодыг яаж бодсон юм бэ? Бүгдийн зөв бодсон хариугаа биднэрт хэлээч гэсэн сэлхийн ангиас гарч багшийн хойноос очсноо. Багшаа би юун дээр алдсан хэдэн оноо авсан гэсэн. Чи 10-аас 4 оноо авсан. Өмнөх сургуульдаа 1-р байранд ордог байсан ч үнэ юм уу гин. Сэлгээ цайны цагаар сургуулийн хоолны газар орсон хүүхдүүд өөрлөө нь хараад шивэр авир хийгээд шоолоод байна. Тэгсэн сэлгийн нэг охины утсын шүүрж аваад харсан өөрийнх нь угаалганы газар дүрмд хувцас угааж байгаа харагдана. Тэгээд түүний тоохгүй шууд л суугаад хоолоо идэнэ. Дараа нь сургуулийн арын хашаанд сургуулийн групп руу орчихсон нөгөө бичлэгэн тавигдаад хүүхдүүд нилээн муухай комент бичсэн, лайк нь нилээн өндөр сэвэгдэжидэг. Тэгээд манай хүн хоол идэнгээ сургалтын төвийн газрыг хараад орсон нэг менежер болтой хүүхэн ийм сургалт тэдэн төгрөг, тийм сургалт тэдэн төгрөг гэд манай хүний биеийн муудаад гарч явж байгаад нэг анги хичээл орж явахаар нууцаар бичлэг хийсэн нөгөө менежер хүүхэн чинь хүү чи сая надтай уулзсан охин биш үү гэсэн манай сэлхий сандраад арай ч нэмгэж зүхтаагаад лифтэнд ороод суучна. Лифт онгоод л Жэй гарч ирснээр малгайгаа өмсгөөд чи дээвэр дээр нуугдаад намайг хүлээж битгий санаа зов гэд сэлхийг зүхтаалгана. Өөдөөс нь менежер хүүхэн гарч ирснээр өө Жэй чи ганцаараа бууж ирсэн юм уу? Өөр хүн хамт байгаагүй юу гэсэн. Хэн байх ёстой юм? Би ганцаараа л бууж ирлээ гин. Сэлхий дээвэр дээр гараад ирчихсэн. Нэг буланд суугаад нилээн айсан бололтой өмнөх трауманд бодогдсон уу нэг хүн малгайг нь аваад харсан нөгөөдг нь Жэй. Тэгснээ Жэй сэлхийд гараа өгсөн сэлхийж түүнд гараа өгж байгаа харагдана. Жэйг эцэг их нь олохын тулд өдөр судар харан онцгойлон огторгуй гараг ирэхс тоолол бүгдийн тооцоолон лам хуургаар үзэж хардаг хүн болгоноор явсараагаад ээжийг нь мааш мундаг эмчт домжлохоор төрүүлсэн байдгийм байна. Тэгээд ээж аав нь охиноо төрсний дараа ариусан ажиллуулж охин нь ч мөн бүх хичээл бүх спорт бүх юмд авьяастай. Аав нь зөвхөн тэр болгонд чи хэддгээр байранд орсон гэдэг л асуулт байдаг. Түүний энэ хичээл зүтгэл үргэлж эгчтэнд харагддаг. Эгч нь учир нь хичээлдээ маш сайн байсан. Иймээс Жэй эгчээсээ илүү гарахын тулд жоохон байхдаа эгчийнхаа төвшөнд очих хэмжээний сурдаг. Аав нь тэр хоёроос зэрэг шалгалт авахд Жэй хамгийн түрүүнд дуусна. Тэгснээ алдаа хийсэн эгчийн чи заавал эгчигээ шийтгэх ёстой хэмээн Жэйгээр эгчийг нь шийтгүүлдэг байж. Жэй оройн нь эгчигээ шийтгэсэндээ харамсаад үнэхээр хуйлна. Аав нь тэгснээ чи эгчигээ шийтгэхгүй бол эгч чинь чамайг шийтгэн чи үүнийг хүсэж гинөө гэхэд Жэй үгүүлгэн. Тэгсэн аав нь энэ хорвоо үнэхээр хатуу. Тиймээс чи үүнийг хийх ёстой гэхэд Жэй хэрвээ би эгчийг шийтгэхгүй бол эгч намайг нэг өдөр алах болов гэхэд аав нь тийм байж магадгүй л гэж хэлнэ. Үүнээс хойш Жэй эгчтэйгээ дотн биш. Үүнийг хараад аав нь үнэхээр багталтай. Жэй эгчтэйгээ сайхан харилцаатай байдгүй ч гэсэн сургууль дээрээ хүн болгонтэй л мэдлээстэй. Тэгсэн хэрнээ хүүхдүүдийг өөрийнх нь араас хутгалах чээл гэж боддог юм шиг байна. Санамсаргүй нэг бандын дээр бууснаар нөгөө бандтайгаа үерхэд ахлах сургууль хүртэл хамт байна. Тэдний гэр бүл 7 хоног болгон сүмд явна. Тэнд ирсэн хүмүүс бүгдээрээ л аврал гуйж, гим нүглийн маань өршөө хэмээн хэлэхэд Жэй түүний гайхдаг байжгаад нэг арга бодснод тамхи татаж, айр хууж, шоодож, цэнгэж ингэж явсаар гим нүгэлтэй болон илүү их эрч хүчтэйгээр, үнэмшилтэйгээр сүмд явах болсон байд юм аа. Жэй сэлхий хоёр Жэйгийн аавынх нь эмнэлэг дээр ирчихсэн. Тэгснээ нэг эмч нилээн сүртэй Жэйгийн даралтын үзэл эм уулгаал нөгөө хоёр маань нэг өрөөнд орсон Жэй сэлхий чи дөрөв хувцас сольж одоо үгүй гэхгүй байгаастай гэснээ шууд хувцсын солиод дасгалын ном өгснө. Одооноос би чамд дасгалын номнуудаа байнга өгч заа юу гээ сайхан аашлна. Энэ хоёрыг ингэж ярьж идэл бусад хүүхдүүд нь ирсэн чинь манай хоёр газ юмнуудаа авснаа шүүгэн дотор нуугдана. Чикийн хөөрхнөө хоёр орж ирснээ чи яа тэр хөдөөний охиныг сонгодог байна гэсэн.
Өө баг багаар сургаж аваад үнэн ч нохоогоо болох гэж байхгүй юу? Бид нар ч гэсэн тэрний боол штэ. Тэр чинь угаасаа аав нь зөндөө мөнгө зарлагддаг болохоор л юм байгаа. Бас гоо сайхны мис засалд орчоод гэсэн хөөрхнөө. Өө тэр сэлхий чи их өвөрмөц охин мэлээ. Аагүй гэсэн гэл хэлсэн. Жээ сэлхийгийн чихийг таарчин. Гэтэл Гэвген сэлхийгийн утсанд дураад нөгөө хоёр маань миний утас биш байна, минийх ч биш байна гэд хувцсны шүгээг шалах гэж байсан чинь Жээ тэр хоёр лөө кафед уулзъя гэд мессеж чинь. Нөгөө хоёр маань мессежээ шалгаснаа өө ядаргаатай ингээл гараа яваад өгнө. Жээ сэлхийг лефтэн сулгасан сэлхий Жээд нөгөө нэг тэмдэгтэй дэлхүүрийн осроо өгнө. Түүнийг хараад Жээ инээгээстэй. Тэснээ нөгөө хоёр дээр очсноо за та хоёр юу уухай гэд эмнэлгийн кафед уулзалтанд тэр гурыг ингэж ярьж байгааг манай сэлхий холоос хараад зогсно. Жи Чикён хөөрхнөө 3 байнга л ингэж давтлага авдаг болтой багш нь хичээл зааж идэл Чикён би анагаахын их сургуулийг сонгож байгаа гэдгээ хэлсэн. Жи тэгвэл чи ангийн дарга болох шаардлагагүй өстэй сайн хичээлээ бэлдэх хэрэгтэй өстэй тийм ээ багшаа гэсэн багш нь тэмээл гэж ин. Үүнийг сонсоод Чикён бүр үнэхээр уурлаастай харагдана. Тэр 3-ыг давталгаа дуусаад гарч ирсэн Жигийн аав нь та 3-ыг хүргээд өгье гэд суулгасан. Чикён замдаа ахаав та бид хоёрыг ингэ буулгачих дэлгүүр орох ёстой гэж бууснаа. Жи аавтайгаа хамт байгаар амар эвгүй уур амьсгалтай байт юм а. Надад үнэхээр эвгүй байдгийн л гэж хөөрхнөд хэлж байна. Жигийн аав нь нөгөө шин сурагч ямархуу хүүхэд байна. Өмнөх сургуультай 1-р байранд ордог байсан гэсэн чинь Жи. Өө тэр нь битээ санаа зовоо. Миний зам саад болохооргүй хүүхдээ лээ. Тэгээд Чикё нэрээ анагаахын их сургуульд орно гэсэн штэ гэсэн аав нь. Өө тийм үү би тэрийг ч мэдэж байсан л гин. Жи гэртээ ирчихсэн сэлхийгийн өгсөн дэлхүүрийн оосрыг харснаа яг ижлэгэн оосор бариад зогсож байна. Тэгээд нэг юм бодоостай. Хөөрхнөө маань гэртээ ирээд өөрийнхөө жингийг хараад 40 кг. Тэгсэн хэрнээ хурууган амбандаа хийж бөөлснөө шууд л дасгал хийгээстэй. Чикён гэртээ ирчихсэн өрөөнийхөө номнуудыг бүгдийг анагаахын номоор солиод босох гэсэн нуруу нөвдөөстэй нэлээд зовиртэй. Түүндээ нэг юм уугаад л наалт өрхөн. Сэлхий гэртээ ирчихсэн усанд ороод хичээлээ хийхдээ нөгөө нэг эмнээсээ уугаад л тэгснээ маш тухтай усан дотор орсноо өөрийгөө вакуумжуулж байгаа ертөнцид ороод ирчихсэн мэт. Тэгээд л өөрт нь тухтай хичээлээ хийж эхэлнэ. Маргааш нь багш нь ангийн дарга сонгох болохоор нэрсүүдээ өгөөрэй. Нэр нь суудал сольдог баян охин шилжгэр болсон гэдгийг дуулгана. Тэгсэн сэлхий хамаг юм авснаа Жээ дээр очсноо. Би энэ суудал дээр сууж болох уу гэсэн ангийнх нь бүгдээрээ гайхаастай. Тэгсэн Жээ амар инээснэ. Угаасаа чиний суудал байсан штэ гэд суулгана. Түүнийг харсан Чикён энэ хоёр яагаад байна? Тэрний дүрмт хувцас нь өөрчлөгдсөн байна. Анзаарсан уу гэд л хэлнэ. Анагаахын сонгоны ангины зарыг хараад зогсожсэн сэлхий дээр хөөрхнөө ирснэ. Найз чинь байгаа болохоор орчин гэж бодож гинөө. Нилээн хэцүү босго даваадаа л гин. Ангийнх нь багш нь ангийн таргаа сонгох саналаа өгцгөө гэсэн Жи. Сэлхий сонгогдно гэсэн штэ гэсэн сэлхий бүр гайхаастай. Ангийнх нь багш ангийнх нь ч бүр гайхна. Тэгснээ Жи сэлхийг нэг нудраад авсан чинь Чикён үнэхээр уурлаастай. Хүүхдүүд бүгдээрээ саналаа өгөөд санал нь яг 10 болсноо. 11 дахь нь сэлхий дээр тогтно. Тэгсэн түүний сонсоод Чикён үнэхээр хуурлаад Жиж маш их баярлаастай. Тэгснээ Чикён чи үнэн шүүс юм уу? Алийг би шалгаадахыгээ босч ирээд хуузнуудыг харснаа бүх хуузнууд нь яг л адилхан нэг цаасан дээр бичсэн. Тэгснээ яахлаараа ингэдэг байна гэсэн сэлхий босч ирснэ. Яасан намайг болж болохгүй гэсэн ямар нэгэн шалтгаан байгаа мó гэсэн энэ бүхний цаана хэн байгааг чи мэдж байгаа үстэй гэд Жи рүү харна. Тэгсэн Жи өөдөөс нь зүгээр л муухай инээгээстэй. Жи Чикён чи яагаад шударгаар өрсөлдөж ингэж байгаа юм бэ? Биднээс уушлалт гуух хэрэгтэй хаа гэсэн Чикён үгүй л гэж байна. Тэгсэн сэлхий би ч гэсэн чамайг уушлалт гуугаасаа гэж хүсэж гин гэсэн Чикён ангиас гарахтаа намайг онцгүй үйлдэл хийсэнд уучлаарай гэд гараа явна. Оройн нь сэлхий тоглоомын талбай дээр аавынхаа утасны нууц кодыг тайлах гад нэлээд болж өгөхгүй. Утсан дээр нь мессеж ирсэн Жи хамт караоке дээл гэж байна. Чикён ээжийнхээ ажлын өрөөнд нөгөө хүүхдүүдийн саналыг шалгаж исэн ээж нь орж ирснэ. Би ажиллаа хиймээрэн гэсэн Чикён үгүй би энд завгүй байна гэсэн ээж нь яалаараа чи дандаа юм муухай ааштай байдгийн гээд л гараа явна. Тэгсэн Чикён маань үнэхээр уурлаастай. Ээжийнхээ ажлын нэг цаасыг харна. Жигийн аавынх нь туслах нь ирснэ. Нөгөө нэг гэр бүл чинь тохиролцохгүй байна. Эхнэр нь огт хүлээн зөвшөөрөхгүй гэдэг. Тэгтээ яалчгүй бидний буруу байсан болохоор гэсэн аав нь чи юу яриад байгаа юм бэ? Аль хэзээний эмнэлэгт ирэхээс өмнө өнгөрцөн байсан хүнийг гэдгсэн туслах нь уучлаарай би яаж хийж байгаа зохицуулъя гээл гарна. Ангийн даргын санал уншсан охиныг Жи хоолнд оруулаад бэлэг өгнө. Тэгснээ нөгөө охин чинь чи үнэхээр тэр сэлхийг сонирхоод байгаа биш үсттэй. Чихнээсээ найзлаагүй үсттэй гэсэн Жи инээгээстэй. Гадаа нь сэлхий хүлээгээ зогсож байна. Тэгсэн гэнт бороо ороод түүнийг Жи хараад л сууж байна. Тэгсэн хөөрхий сэлхий маань шууд караоке руу яваад орчин. Дуулаа зогсож явахт нь Жи орж ирснээр хамт дуулаад
Би бас энэ хамтлагийн шүтэн бишрэгчтэй чи ч гэсэн шүтдэг хэрэгүү гэдэл нөгөө хоёр маань сайхан яриастай. Тэгээд гараад алхаж явахдаа Жи сэлгийг манайд очиж хонёгээд давуулаад явна. Гэрт нь очисон гэр нь яг л орд хар шиг өрөөнд нь орсон өрөө нь усан дотор байгаа юм шиг санагдана. Манай хоёр хүүхэд байхдаа хоёулаа гүнж байхыг хүсдэг байсан тухайгаа ярилцаад сэлгийн маань хүүхэд байхдаа ээж аваасаа яаж төөрсөн тэгээд асрамжийн газар өссөн тухайгаа Жид хэлэхэд Жи надад энэ бүх зовлонгоо итгэж ярьсан сэлгийн чамд үнэхээр их баярлаа. Үнэхээр их зовлон тулжээ гин. Тэгээд тэр хоёр хамтдаа усанд ороход Жи шууд сэлгийн нүдэн дээр хуцаа тайлсан. Манай сэлги жоохон сандраастай. Сэлги хөөстэй байнан дотор сууж исэн гаднаас Жи орж ирснэ. Шууд орсноо. Чи яагаад эвгүй юм бодоод байгаа юм гэсэн сэлги үгүй л гэж ин. Тэгсэн Жи сэлгийн уруулан дээр хурж иснэ. Гинт үнс чинь сэлги маань гайхаад үг хэлж чадахгүй байсан Жи дахиад л үнс чинь. Тэнгүүдээ бүр үнсэлцээ дунана. Энэ хэсэг жоохон эвгүй. Шүн сэлги хар дараад сэрнэ. Тэгээд 0 орчоод буцаад ороод ирсэн. Жигийн утсан дээр намайг уучлаарай. Би сургуулаасаа шилжих болно. Миний бичлэгүүдийг устгахдаг хүү гэсэн байна. Түүний сонирхоод сэлги Жигийн утсыг аваад шалгаад үзтэл дотроос нь өөрийнх нь тухай баахан олон мэдээллүүд харагдана. Энэ үед Чикён ээжийнхээ бичиг баримтыг харж ийн. Нөгөөх нь үнэхээр чухал бололтой. Чикён маань багаасаа ганцаардмал өсчихсөн. Тэгээд эрэгтэй хүмүүстэй жоохон эвгүй харилцаатай. Гадуур явах болгондоо эрэгтэй хүмүүсүүдийг жоохон анзаардаг. Мөн нэмэх 18 сувгийг илүү их сонирхдог. Багын л тийм байсан юм шиг байгаа юм. Багада ангийнх нь нэг хүүхэд байнга өөрийг нь дээрлэгдэг. Мөн үргэлж нэгдүгээр байранд ордог. Тэгээд нөгөө охин нь арай ч нэг юм гэж шилжээд баярлж идэл зөрөөд Жи сургуульд нь шилжээд ирнэ. Үүнээс хойш Жи Чикён хоёр байнга найзлана. Гэхдээ Жи үргэлжил нэгдүгээр байранд ордог бол Чикён дандаа дээд байранд ордог. Чикён хажуудаа суудаг бандтай сайн хамтдаа хоол идээд Житэй хамт байж яснаа. Жиг явсны дараа нөгөө банд нь чи Житэй сайн найзууд үсттэй. Жи миний сонирхдаг төрлийн охин. Чи намайг Житэй танилцуулаад өгөөч гэсэн үгийг сонсоод манай Чикён үргэлжил хоёрт ордог гэдгээ ойлгоно. Жи өглөө сэрээд харсан сэлги байхгүй. Унтлагынхаа хувцсыг нэвхээ тавьчихсан. Аав нь танаа найз чи ирж хонсон юм бол яагаад өглөөний цай уухгүй тийм эрт явчихсныг асууна. Тэгээд сургууль дээрээ очисон чинь сэлги түүнийг тоохгүй яваад өгчнө. Жи араас нь яагаад чи намайг тоохгүй байгаа юм бэ гэд асуусан. Сэлги зүгээрээ юу ч болоогүй гээд л өнгөрөөн. Тэгснээ нөгөө хоёр ч хамт багш нарын өрөөнд ороод хувийн хэрэгээ авах хэрэгтэй байна гэд очсон. Нөгөө баян айлын суудлаа сольдог охин шилжиж байгааг хараад сэлги хоёлаа очиод мэдлээ гэдгсэн. Нөгөө охинд чинь чи үүнээс хойш интернет рүү бити ороорой хичээлээ сайн хийгээрэй гэд мэдлээд анги руугаа орцгоно. Тэгсэн хэл зохиолын багш нь хүүхдүүдийн зохион бичлэгүүдийг тарааж өгөөд танай ангид хамгийн сайн хийсэн хүн бол сэлги байна гэдг нь хэлнэ. Хүүхдүүд бүгдээрээ гайхаастай. Тэгснээ сэлги өөрийнхөө зохион бичлэгийг номныхоо завсар хийгнүүдээ шууд зөвхөндөө ээжнэ. Чикён ирснээ сэлги чи яаж зохион бичлэгээ бичснээ биднэрт уншаад өгөөч гэсэн ангийнх нь тэгээжд гэж ин. Сэлги түүний тоосонгүй. Тэгсэн хин нэгэн ирснээ сэлгигийн цүнхийг ухаад нөгөө зохион бичлэгийг авчихсан. Сэлги маань орж ирээд зохион бичлэгийг хайгаад олохгүй. Тэгсэн Жи юу болсон юм бэ гэд асууна. Хөөхнөө гэртээ ирж гисэн морин хилээ тоглоод сургалтынх нь багш нь дахиад ихэл чи ер нь юу хийж чаддгийм бэ? Алийг гарыг чинь харъя. Наад гар чинь морин хил тоглодог хүний гар биш байна. Чи хитрхи цэвэрхэн гартай юм шүү гэд явах гэжсэн хөөхнөө маань сүгцнөө багшаа та надад нэг боломж өгөөч гэснээ брэндийнхаа цүнхийг өгөөд би танд мөнгө чинь заавал өгнө. Тэгээд мөнгөтэй болохоро эргүүлээд наад цүнхээ авъя шүү гэд нэг хуудас харсан чинь нөгөөтгөн сэлхигийн зохион бичлэг байна. Жи ангидаа ороод ирсэн бүх хүүхдүүд сэлгигийн зохион бичлэгийг уншиж ийн. Түүнийг хараад бүгдийг нь хурааж аваад уурлана. Үүндээ энэ зохион бичлэгтэр сэлги өөрийнхөө амьдралын тухай бүгдийг биччихсэн байдаг. Тэгээд сэлги чи яагаад уурлаад байгаа юм? Хоёулаа нэг уулзаатгая гэд гадаа уулзнаа. Чи уурлахгүй байна уу? Тэд нар чиний зохион бичлэгийг үзэж штэ гэхэд сэлги үгүй харин би чамд уурлж байна. Чи яагаад энэ бүгдийг надаас нуусан? Тэр охиныг чи зориуд шилжүүлсэн юм шүү. Бичлэгийн 0-д хийснээ чинь би үзсэн гэд. Тэгсэн яг үнэндээ Жи нөгөө охиныг бичлэгийг хийгээд сургуулаас хөөлгцэн байдیں۔ Тэгснээ Жи сэлгийд энэ бүхэн чиний төлөө хийсэн гоё биш байна уу? Чам таалагдахгүй байна уу гэсэн сэлгий. Энэ бүхэн надад таалагдахгүй байна. Тэглээж миний тухай бүх мэдээллүүд чамд байсан. Чи үүнийг хардаа гэд утсан дээр нь байсан юмнуудыг харуулсан. Жи яг үнэндээ сэлгигийн тухай мэдээллүүдийг аавынхаа бичиг баримтанд дундаас бүгдийг нь олоод зургийн дараад авчихсан байдیں۔ Сэлги чи бүгдийг нь мэдсээр ээжиж яалаараа хүний завлонгоор жаргал хийдгийг чи мэдж байгаад бус
олон ч гэсэн мэдэх хэрэгтэй эзтэй гэд яг үнэндээ өөрөө бүх зохион бичлэгээ тараасан байдیں۔ Тэгснээ Сэлхий би одооноос чамтай харьцмааргүй байна гэд яваад өгнө. Ангийн Дожоку охин нөгөө санал тоолдог охиноос ариун цэврэн хэрэгсэл асуугаад авна. Тэгснээ Сэлхий ангидаа ороод ирсэн ангийнхан охтод чи үнэхээр өнчийн юм уу асрамжийн газар өссөн юм уу гэсэн Чикён та нар одоо солонгос хэл мэддэггүй юм уу? Тэр зохион бичлэг дээр чи угаасаа тэгээ бичсэн байсан штэ гэснээ Сэлхийг аваад гарна. Тэр хоёр хамтдаа ангийн дарга нарын хуралд суух ба Сэлхийд Чикён танаа аав чинь нас барчихсан гэлөө. Би тэр тухай мэдээлэл уншсан. Тэгтээ нэг л хачирхалтай байгаа юм. Чикён танаа аавын хэргийг манай ээж хариуцж аваад өмгөөлж байгаа гэдгийг чи мэдхүү гэсэн Сэлхий үнэхээр их гайхна. Тэгээд манай хоёр хурлаасаа гарч явж ирсэн. Чикён Сэлхий чи хичээлээ хиймээр байвал над дээр ирээд хийжээ гэснээ биенийхээ өмнө ирчихсэн амар өвдөн. Тэгсэн Сэлхий Чикёны гарыг барьж өгөөд яагаад ингэж байгааг нь асуусан чинь би зүгээр л чамд туслая гэж бодсон л гин. Сэлхий гэртээ очиод хойд ээжийнхээ хамаг гэмээ нухаж байгаад аавынхаа тухай бичиг баримтыг олно. Тэр нь эмнэлгийн талд гомдолтой байна гэсэн өргөдөл байна. Түүнийг хараад үнэхээр их гайхна. Энэ талаар ямар ч мэдээлэлгүй байсан болохоор тэгээд хойд ээжтэйгээ оройн хоол идэж байхдаа би төгсөлтийн шалгалт хүртэл энд амьдрахыг та зөвшөөрөөч гэж хэлнэ. Хойд ээж нь юм хэлсэнгүү. Тэгээд маргааш нь ангидаа ороод хичээлээ хийх гэсэн нэг л хийм хараад биеийн тавгуурхаад болж өгөхгүй. Нөгөө ертөнцөө ч тавгүй унтаад сэрсэн чинь хамарнаас нь цус гарчихсан. Нөгөө эмэнч дуусах төгч байна. Жээ энэ үед аавынхаа эмнэлэгт цус сэлбүүлээд яг л баян айлын охтууд шиг энэ хүүхдүүд бүгдээрээ төгсөлтийн шалгалтандаа бэлтэж байгаа. Манай Сэлхий ч мөн төгсөлтийнхөө шалгалтанд бэлтгэхийн тулд нөгөө эмэнд хэрэгтэй. Эмийн сангуудаар ороод эмчнэртэй уулзаад эмчнэр болгоно л өөх боломжгүй наадхыг чинь өөх боломжгүй л гэдэг. Манай хүн нилээн болохгүй гэсэн хариултуудыг сонссоор байгаад яах учраа олохгүй сууж байсан чинь Гэвкинт өөрт нь мессеж ирнэ. Тэгээд цаасны шувууны зургийг харснаа ангийнхан нөгөө санал уншдаг охин өөрт нь цаасан шувуу өгснээ санаад нөгөөдхийгөө нээсэн чинь дотор нь нууц код. Тэр нууц кодоор нь би энэ эмнээс чинь авмаар байна гэсэн хүсэлт явуулна. Тэгсэн мөнгөө болон газрыг нь нөгөө нэг санал хураасан охин чинь хэлнэ. Яг энэ үед нь хин нэгэн эмнэлгээс нөгөө нэг эмийг хулгайлж ийн. Сэлхий заасан газарт нь мөнгөө байршуулад нуугтаа зогсчихсон хин нэгэн эренгүүдээ мөнгийг аваад эмээ тавьж исэн Сэлхий маань гараад ирнэ. Тэгээд нөгөө хүнийг харсан Жэй байна. Жэй Сэлхийг харснаа чиний хичээл хийдэг нууц чинь энэ юм уу? Бүр урам хугарчлаа гэснээ яваад өгнө. Араас нь Сэлхийг үүж очсноо би энэ эмийг чинь авахгүй чи өөрөө аав гэсэн Сэлхий чамд наад эм чинь хэрэгтэй илүү амар хүчтэй. Нэмээд бас энэ дасгалын номыг ав. Сайн хичээлээ хийгээрэй гэж хэлээд яваад өгнө. Хөөрхнөө шөнийн клубт очихсан мадам авгаан али би чамайг хараад чи тайлтаа гэсэн манай хөөрхнөө яг цамцаа тайлгажсэн. Үгүй цамцаа биш над малгайхаа гэл. Малгайг нь авсны дараа үнэхээр хөөрх юм а гэсэн хөөрхнөө би зүгээр л мөнгө олох хэрэгтэй. Олох бусдаа мөнгөө олцоод эндээс явах болохоор битгий санаа зов зааяа гэсэн чамшиг охтууд энд зөндөө байдаг юм аа л гэж байна. Сэлхий нийтийн 0 дотор нөгөө Жээгээс авсан эмээ уусан тэр нь нилээн хүчтэй юм шиг байгаа юм. Би нэвгүүтэл тэгснээ гэрэл тог цахилгаанаас чундраал хүлнийхэн доогуур нь ус асгараад тэгээд юу болоод байгааг ойлгохгүй байж л толноос нь их хэмжээний ус асгарж байгаагаар манай кино маань дуусж байгаа юм. Энэхүү хөөрхөн Барбины эзэн бол манай хөөрхнөө. Хөөрхнөө маань хүүхэд байхдаа ээж нь нууж имсэн газар ажилладаг. Тэнд нь хамт ажилладаг хүүхэд нь танаа охин ч үнэхээр хөөрх юм а яг таныг дуурайсан гэл. Тэгсэн хамт ажилладаг нэг дүүн гарч ирснэ. Нэг өрөөний үйлчлүүлэгч үнэхээр ядаргаатай юм а хөөрх эмэгтэйг л авна гэдэг гэсэн чи ээж нь гараа явна. Манай хөөрхнөө ээжигээ явуулах дурггүй. Би царай муутай хүмүүс дурггүй гэл ээжийнхээ араас гүйж очиод тоо хэлснээр дууг нь оруулаад ширээн дээр гараал дуулж эхэлнэ. Түүнийг харсан ээж нь түүнээс хойш тэр караоке руу явхаа болоод хөөрхнөөгийн карьерт нь ээж нь анхаардаг болоод зураг авалт болон сонгон шалгаруулалтанд байнга оруулна. Түүнийг бүх юмаа битгий хоол идээд жинчин нэмэгт чинь гээд түүнийг болиулна. Хөөрхнөө маань хөөрхөн царайнаас өөр юм байхгүй. Жүжиглж чадахгүй болохоор сонгон шалгаруулалтанд тэр болгон тэнцгүй. Ээж нь түүнийг хараад урам хугарна. Хөөрхнөө ээжигээ хайгаа залгаж идэл ээж нь нэг өрөөнд найруулагчтай нилээн эвгүй байдалтай. Тэгснээ хөөрхнөө гарч ирснээ ээжээ та над
юу бүгнийхээ цахилгааныг дад. Би юу болсныг бүгдийг нь мэдж байгаа. Надад амттай хоол аваад өг. Гэхдээ би аавд хэлэхгүй битгий санаа зов гэдэл ээжигээ багаасаа сүрдүүлчихсэн. Одоо хөөрхнөө маань Инстаграмын од. Гэхдээ гэр бүл нь тэмч боломжийн айл юм биш. Зүгээр л хөөрхөн зураг дараад брендинг кофенуудыг их хвчлэн ашигладаг. Нууц аккаунтаараа нэлээд хоб баздаг. Манай хөөрхнөөг Эри гэдэг. Жигийн аавын гүйж байсан чинь Эри ирснэ. Аха би толгой муу хичээлдээ тийм сайн биш ч гэсэн мөнгөний үнэр хамгийн сайн үнэрддэг. Жигийн эгч, Жена эгч яг сүмд хичээлээ бэлтэж байгаа гэдэг нь үнэ юм уу? Би танд хэрэгтэй ч хүн байж магадгүй. Танд ямар нэгэн тусламж хэрэгтэй бол надад хэлээрэй гэхэд Жигийн аав нь би ийм хөөрхөн охиныг юунд ашиглах вэ? Бодож байгаад хариугаа хэлье гэж явна. Тэгснээ Жигийн аав нэг нэвтрүүлэгт орсон. Хоолцоо мэрэгжилтэн бөгөөд хоёр өсвөр насны охинтой хоёулаа хичээлд бэлтэж байгаа болохоор тэднэрт анхаарахгүй болохгүй л гэсэн утгатай юм ярьж байна. Ариун цэврийн хэрэгсэл дотор нөгөө эмнүүдээ хийгээд зарах ба Жээ санал толдог охин руу битгий хин нэгэнд эмнүүдээ зараарай гэсэн тушаал өгнө. Улсын ерөнхий шалгалтын өмнөхөн урьдчилан шалгалт болох ба хүүхдүүд дор бүрнээ юмнуудаа бэлдээ санаралдаад сууж ийн. Ангийн багш орж ирснээс шалгалтын материалыг бүгдэнд нь тарааж өгнө. Тэгээд шалгалтаа эхэлцгээе гэхэд Сэлхий Жээ рүү харсан. Жээ түүний өдөөс нүдээ ирмэнэ. Ингээд манай ээж шалгалтаа дуусгаад багш нар нь бүх хариунуудыг гаргаад тавина. Тэгсэн манай Сэлхий болон Жээ хоёр нэлээн өндөр байранд орчихсон. Нөгөө доожоогүй охин чинь Сэлхий рүү уурлаад хэрвээ чи дээгүр байранд ороогүй байсан бол би ихний хорд багтах байсан ингээд харсан. Манай Сэлхий нэгдүгээр байранд орчихсон. Хүүхдүүд бүгдээрээ тэнэлэн муухан хараастай. Утсан дуугарсан нөгөө захиалагч гэ залуу сургуулийнх нь гадаа ирчихсэн. Би ирчихсэн байна чамтай уулзах хэрэгтэй байна гэд. Сэлхий маань багш дээрээ ирчихсэн. Багшаа би заавал биений шинжилгээнд орох ёстой юу гэсэн багш нь чамд ямар нэгэн асуудал байгаа мó гин. Тэгсэн Чикён ирснэ. Багшаа шалгалтын хариу нэг л асуудалтай гэд хөөхий Сэлхийгээс болоод гуравт орчихсон. Нөгөө шалгалтынхаа материалыг хараад бөөн стресс. Сэлхий Эри хоёрыг явж идэл Чикён ирснэ. Эри чи миний оронд бүтэн биений шинжилгээнд орчих. Би хичээлээ хийх хэрэгтэй зарим нэг хүнээс болоод гэд яваад өгнө. Тэгсэн нөгөө захиалагч гэ залуучин Сэлхийтэй уулзах ба Ганнамын дэлгүүрт чи яасан хичээлдээ үнэхээр мундаг болжээ. Сөүл их сургуульд сурахаараа ахыхаа ивент тэтгэн үсттэй. Өмнө нь авч исэн нөгөө нэг эмнүүдээ өгөөрэй гэж шууд хүзүнд нь утга тулгаснаа. Би чам 7 хоногийн хугацаа өгье. Тэр үртэл авчирч өгөхгүй бол арай өөрөөр чамтай яриа шүү гэд сөрдүүлээд явна. Сургуулаас нэгсэн чурмаар дээвэр жигсэн хүүхдүүдийг бүтэн биений шинжилгээнд оруулах чинь тэгсэн Эри Сэлхий танаж энэ хүүхдүүд чамаа үзэн ядах нь аргагүй штэ. Эдгээр хичээлийн дүнд хамгийн хаардаг. Мөнгө цаг хугацаагаа бүгднгийн сургалтанд зарцуулдаг байхад чи нэгдүгээр байранд орсон юм чинь дээ л гэн. Тэгээд хүүхдүүд бүгдээрээ эмнэлэг дээр ирсэн. Хувц салхи өрөөнд хүүхдүүд хувцаа сольж явахад Сэлхийг Эри нэг л анзаараастай. Гэхдээ түүнийг Сэлхий анзаарсангүй. Хүүхдүүд нэг нэгээрээ эмчийн өрөөнд орох ба хүснэгт бүглэн ямар эмнээс харшилтай хэр зэрэг унтдаг юунд мөн юунд дургу архаг өвчнөө хүртэл хилцгэн. Гэхдээ бүгд ямар юм ууцгаадгаа нууцгаана. Хүүхдүүд бүгдээрээ шээсний шинжилгээ өгөх ба нөгөө санал тоолдог охин чинь Сэлхийтэй таарснаа амжилт хүсье гэд гараа авчина. Манай Сэлхий хэрвээ шээсний шинжилгээ өгөх юм бол ямар юм уусна баригдах гад байж идэл утсан дээр нь би чиний хэрэгтэй ямиг өгё гэсэн мессеж ирнэ. Өөрийнх нь зааврын давуу хүрээд иргээд Сэлхий маань эмнэлгээр тойроод л явна. Түүнийг Жээ анзаараастай. Тэгээд нэг хаалга онгойлгосон чинь тохиолн дуураад үгүй наадах чинь биш чи дээвэр дээр гараад ир гэд гараад ирсэн Жээ зогсож байна. Сэлхий маань өвдөгс өгдснөө. Би чамайг юу хүсэж байгааг мэдэж байна. Чи надад туслаад өгөөж аавынхаа хэрэг дээр би гомдлгүй гэсэн гарын үсэг зуръя гэсэн. Жээ би тийм юм хүсэхгүй байна гэснээ шууд гараа өгөөд Сэлхийг босгож ирснээ. Өвдөгнийхэн шороог нь гөвж өгөөд би чамайг зүгээр сайн сайхан байгаасаа гэж хүсэж байна. Би чамтай хамт нэгдүгээр байранд орсондоо үнэхээр баяртай байна гэд шээсээ өгснөө шууд хүзүнд нь альчуур зүлгээд өгнө. Хүүхдүүд бүгдээрээ тусал хийлгээд унтж идэл хин нэгэн босно. Түүнийг Жээ анзаараад араас нь дагаад явж идэл нэг юмж "Хүй Жээ чи яагаад олигтой унтаагүй юм бэ?" гэн. Орой болж Сэлхий Жээ хоёр хамт багт наадамд оролцсон. Тэр дунд ч мөн санал тоолдог охиноос ангийн доожоогүй охин мөнгө өгснөө нөгөө эмнээс авчна. Тэгээд авангуудаа бүгдийн амруугаа хийснэ. Манай санал тоолдог охин "Хүй чи яаж байгаа юм бэ?" гэсэн. "Ингэж явбал илүү амар үр дүнтэй байдаг юм а чи мэдтгүй мүү л" гэн. Санал тоолдог охинд Жээ Эрийг анзаарч арай гэсэн тушаал өгнө. Жээ Сэлхий хоёр маань үнэхээр хөвгчлээ бие биендээ опер шиг зөөж өгвөл хамтдаа багт наадмаар алхацгаана. Ангийн доожоогүй охин нөгөө захиалагч гэ залуутай багт наадам дээр зүрх ба ангируугаа орж ирээд хамааг юм асгад зутгаад нөгөө эмэндээ мансуурчихсан. Тэгсэн ангийнх нь бүр гайхаастай. Чикёны ээж нь ирчихсэн гэсэн мессежийг аваад гарна. Гэхдээ нөгөө охиныг гайхаад л өнгөрнө.
Жикён ээж дээрээ очиод яагаад ирсэн бэ гээл тэгсэн Жигийн аав нь таарсан чинь Жикёны ээж нь та яагаад прокурорын газар ирж уулзахгүй байна л гэж хэлнэ. Багт наадамнаар Сэлгийн ээрээ хоёр маань үнэхээр хөвгөлтэй бие бинийгаа айлгаал тэгснээ инээгээд л яагаад ч юм гой байгаа нь харагдана. Нөгөө талд ээрийн нойлын өрөөнд нэг утас нээх ба нөгөө утас нь Сэлгигийн аавынх нь утас. Тэгээд цэнийг нь унтарчин тэгсэн манай ангийн доожоогүй нөгөө охин чи орж ирэл ус уусан ээрээ чи надад цэнэглэгч олоод ир тэгвэл би чамайг танилцах болзоонд оруулж өгч чадсан шүү гэсэн нөгөө доожоогүй охин ч бөөн баяр болоод үлдснэ шууд нойлын өрөө ороод бөөлчихнэ. Тэгсэн тэр хоёрын яриаг нь нөгөө санал тоолдог охин сонсонгуудаа шууд л Жи рүү мессеж өчнө. Наадамнаар Сэлги Жи хоёр байж исэн чинь нөгөө санал таалдаг охин чинь Жи рүү мессеж бичснээс болоод Жи нэг л баргар царайтай. Түүнийг харсан Сэлги яасан бэ зүгээр үгээ очсон. Жи зүгээрээ гэд Сэлгигийн уруулан дээр наалцсан юм арилгаж өгнө. Манай хоёр амс хийгээд юм идгээд хийж өсөн ундаа уугч хийсэн чинь Жигийн аав нэрснэ. Хийж өсөн ундаа ууж болохгүй наадах чи ясанд ч муу гэсэн нэг амьсгаагаар Сэлги ууснаа шууд гэхэр чинь түүнийг харсан Жи үнэхээр инээгээсэ тэгснэ аав нь нэг л их том юм яриад энэ ч юм уу тэр ч юм уу гэсэн Сэлги ахаа нэг л амьдрах хэмжиндээ хүссэн юм а идэж уух хэрэгтэй эзтэй гэд манай хоёр сайхан идэж авна. Сэлгийг хайж байсан Жикёнтэй ээрээ таарснаа хүй Жикён чи нэрээ найз залуугүй юм чи ийшээ хор гэж сохор болцороо оруулснаа манай найз байгаамаа хамгийн сайн кул залууг нь оруулаарай гэсэн нөгөө охин захиалагч залууг оруулчихна. Захиалагч залуу орсноо чи Сэлгигээд охиныг таних уу? Энийг хэрглэж үзээд үр дүнгийн нөгөө Сэлгигээд охиндоо хэлээрэй гэсэн Жикён түүнийг анзаараад үнэхээр дургуун хүрнэсnээ нөгөө захиалагч гэ залуучин гараа явчихна. Зүрж ээрээ орж ирснээр ширээнийхэн доор нь цэнэглэгч байхаар нь аавынх утсын залгаад л орхино. Тэгээд гараад ирсэн Жикён энэ дотор хэн байсан бэ гэсэн ээрээ яасан чамд таалагдсан юм уу мэдгүй л гин. Сэлги Жи хоёр наадамнэр байгаа бүхий л тоглоомнуудыг туршиж үзээд манай хоёр бөмбөлгөн бассейн дотор орж сэлээд үнэхээр хөвгчлээ. Тэгснээ Жи Сэлги рүү ойртоод нэг л тийм гой нөхцөл байдал үүснэ. Тэгснээ шууд Жи Сэлги рүү бөмбөг авч чулуудаад манай хоёр бөмбөгөөр байлдаж тоглоно. Тоглож дуусныхаа дараа сууж амарч явахдаа Сэлги Жигийн гарыг барьснаа. Би чамтай хамт нэгдүгээр байранд орсондоо үнэхээр баяртай байна. Чи биш өөр хүн байсан бол би лав дургу байх байсан гэсэн чинь Жи түүнийг хараад инээн. Эрийг нэг тийшээ явж байгааг харсан санал тоолдог охин нэг л сэжигтэй санагдаад араас нь дагаад явна. Тэгсэн харанхуй зогсоол дээр Жигийн аавын машин дотор эрээ суужсан. Сэлги хоёр уцтай юм бэлээ. Нэг нь S2 түүнийг авахын тулд надаас арай илүү хүч шаардагдана. Танаас бас арай их мөнгө гарах бах та гэсэн Жигийн аав нь битгий санаа зов чи надад тэрийг аваад би мөнгөний хангалттай өгнө гэхэд энэ хоёрыг яриад сууж байхад нөгөө санал тоолдог охин чинь зургийг авч агаад санамсаргүй уцсныхаа гэрлийг асаагаад айсандаа нуугдчихна. Нөгөө ангийн доожоогүй охин чинь Эригийн заасны дагуу уцны цэнэглэгч хайж явж исэн ангид нь хин нэгэн ороод ирнэ. Түүний царайгийн галын наадмын гэрлэр харчна. Галын наадам үнэхээр үзэсгэлэнтэй. Сэлги болон Жи хоёр хоёулаа хараа сууж иснаа Сэлги анх удаа л юм харж ингээд хоёр биен рүү харж ийн. Тэр үед санал тоолдог охин Жи рүү мессеж явуулах ба Жикён ирснэ. Ёо би чамайг зөндөө хайлаа Сэлги гэсэн. Жи байж байгаараа би гэс нэг тийшээ яваад ирэх гээд явчихна. Сэлги маань уцаа хайгаа цүнхээ угсан нөгөө утас нь байхгүй. Манай хоёр сандралтна. Сэлги хоёр Сэлгигийн аавынх нь алга болсон утсыг нэлээн хайн. Багт наадмаар яваад хүн болгоноор л асууна. Энэ үед Жи сохор болзооны өрөөлөө ороод ирчихсэн. Ширээний доор нуусан байсан Эригийн Сэлгигийн аавынх нь утсыг олж аваад утсан дуурсан авсан чинь хeenж дуурахгүй. Тэгээд нойлын өрөөнд оронгуудаа Сэлгигийн аавынх нь нууц кодыг нэлэх гээд Сэлгигийн алга болсон өдрийг хийсэн чинь код нь таарна. Жи тэрийг хараад үнэхээр их гайхна. Эри буцаж ирээд нөгөө утсыг хайсан утас нь байхгүй. Сандраад гарч ирсэн чинь өөдөөс нь нөгөө ангийн доожоогүй охин би цэнэглэгч олоод ирлээ гэсэн Эри маш гурлангуудаа чи яасан мэдрэмжгүй юм бэ гэснээ нөгөө охины чинь түлхээд яваад өгнө. Ингэж түлхэхийн бусад хүүхдүүд хараад л нөгөө нэг доожоогүй охины чинь шоолно. Жи Сэлгигийн аавынх нь утсыг нэлээн ухаж байгаад эвгүй бичлэг харна. Тэр бичлэгээ үзсэн чинь багш нь хин нэгэнтэй үнсэлж явах ба нөгөө эмэгтэйгийнхэн зургийг ойртуулад харсан өөрийнх нь нэгч Жена байна.
Сэлгийн маань үргэлжлүүлээд аавынхаа утсыг хайж исэн чинь Жэйгийн аав ирснээр юу хайж байгааг нь асууна. Сэлгийн маань утас хайж гинэ гэсэн. Өө ээрээ чи хүрээдэр найз чинь утсаа хайгаад энэ чи хамт хайлцаад өгөөч л гэж хэлнэ. Тэгсэн тэнд ажиллаж исэн нэг их чи ямар утас байсныг асуухад Сэлгийн маань тийм утсаа л гэд хэлнэ. Энд гурав нийлээд утсыг хайж исэн чинь нөгөө нэг Даожоогүй охин чи ирснэ. Ахаа би сая сургууль дотор Жена ачиг харлаа яаж тийм амар турсан бэ? Ямар юм хэрэгэлсийн тав надад хэлээд өгөөч гэл. Тэгсэн чинь түүний сонсоод ээрээ чи ч одоо юугаа яриад байгаа юм бэ гэд нөгөө охиныг түлхээд унгаачин. Энэ үед Жэй ангийн багш нарын өрөөлөө орж ирээд гадаа хүүхдүүд хашгиралтахаар нь цонхоор хараа зогсож исэн. Нөгөө нэг ангийн доожоогүй охин чинь хутга байрчсан. Та нар яахлаараа бүгдээрээ намайг ингэж дээрлэгчээдээ. Та нар бүгдээрээ намайг хинч биш юм шиг үл тоомсордог гэл. Энд нөхцөл байдлыг тайвшруулах гад Чикёны ээж нь түүнийг аргадах гэж оролдоно. Тэгсэн нөгөөд чи улам амар галзуурснаа ээрээ рүү дайраад гарын зүсэд унгаачин. Энэ үед бүх хүүхдүүд үнэхээр их цочирдох ба цоохоор харж байсан Жэйгийн анги руу хин нэгэн орж ирнэ. Түүнийг харсан Жэй үнэхээр их цочирдно. Энэ үед нөгөө нэг ангийн доожоогүй охин чинь хутга барай шууд Сэлкигийн гарыг зүсчин. Сэлки маань унах мөчөд хүн болгон л гайхаж хүүхдүүд бүгдээрээ уцаа гаргаж ирээд тэдний бичлэгийг хийж гин. Жэйтэй хамт нэг өрөөнд байгаа хүн бол Жена. Жена бол Жэйгийн эгч бөгөөд багаасаа хамтдаа хичээлээ хийдэг байсан ч гэсэн тэрээр хичээлдээ тун сайн хэрнээ. Жэй гэмтээхгүй тулд өөрөө зөв хичээлээ буруу болгож байнга өмнөөс нь шийтгүүлж тэрч байтугай аав ээж хоёрынхоо хэрүүл хийж байгааг сонсох хэрнээ дүүдээ сонсоолохгүй тулд гүүж очиод чихийн дарга жишээнэ. Гэхдээ Жэй нэг бүтээлэг татаад эгчийнхаа хөл дээр юм унаачсан чинь Жэнагч зүгээрээ битгий санаа зов миний дүү хоёулаа хамт хичээлдээ явъя гэд дүүгийнхаа нүрийг угааж өглөөнийх нь цайг нь идүүлээд дөрөв хувцас өмсүүлээд хамт хичээлдээ явдаг үнэхээр халамжтай эгч. Даанч том болох тусам Жэй эгчээгээ тоохоо байлна. Түүнийг харсан аав нь ч гэсэн түүнийг тоохоо байлна. Энэ үеэс хойш Жэй эгч үнэхээр ганцаардах ба бурхан дээр очиж байнга гуйна. Намайг маш хүнд өвчин тусгаад өгөөж хэрвээ би хүнд өвчин тусах юм бол манай гэр бүлийнхэн намайг анзаарч эхлэх бахаа гэж гуйна. Гэтэл нэг өдөр сүмд байхдаа гинт тухайн алдаад унана. Ашгүйдээ би хүнд өвчин тусчлаа гэж бодоод эмнэлэгт очиод үзлэгт ороход нөгөөдх нь зүгээр л стресснээс болсон гэсэн хариу өгдөнө. Тэгэл ааваасаа уушлалтгүйсэн чинь аав нь одооноос би охиноо сайн харна. Миний охин бүх юмаа хичээлдээ зарцуулаад байнга нэгт ороорой. Аав нь чиний хажууд байнга байх болно гэдэг үгнээс манай Жэнагч үнэхээр их цочирдоод ангидаа байх болгондоо байнга аавыг нь өөрийгөө харж ийн гэж бодоол зүүдлээд байна. Тэгснэ ангийнхаа багш нь нөгөө манай Сэлкигийн аав байх ба их сургуулийн нөгөө нэг түлхүүрийн оосрыг харснаа багшаа би энийг авч болох уу гэсэн багш нь өгчнө. Жэнагч түүнийг авч явснаа нөгөө эмнүүдээс уугаад ухаан жолоогүй хичээлээ хийж эхэлнэ. Тэгээ шөнө унтах гэсэн унтаж чадахгүй шалгалтын хариугаа бодоод сургууль дээрээ очингуудаа багш нарын өрөөнд орсноо хүүхдүүдийн материалуудыг үзэж гин. Энэ үед Сэлкигийн аав нь орж ирэх ба Жэнагч маань багшийнхаа урд сүгдснөө багшаа та намайг авраач дээ. Манай аав энэ тухай мэдвэл намайг яг алах болно гэд уйлж исэн багш нь битгий санаа зовоо анх удаа ингэж байгаа болохоор би чамайг хинт ч хэлэхгүй гэсэн нөгөө Жэнагч нь баярлсандаа багшигаа тэрж аваад үнсээд багш нь болиулах гэсэн утсан дээр нь бичлэг нь явагдчихна. Үүнээс болоод Жэнагч багшийнхаа утсыг хайгаад сургууль дээр ирснээр багшийн утсыг өгөөд гэсэн Жэй өгөхгүй гин. Нөгөө хоёр маань булаацалдаж байсан чинь багшийн утас цонхоор унаад шууд л Жэнагч цонхоор үсэрчин. Тэгээд утас хайж исэн хамгаалагч энэ хинбэ гэд гэрэл тусгасан Жэнагч маань нөгөө хамгаалагчийг багшигаа байна гэж хараад байна. Бэртсэн байсан Сэлки дээр Жэйгийн аав ирсэн анхны тусламж үзүүлнэ. Гэхдээ хүүхдүүд бүгдээрээ тойроо зогсчихсон зураг хүргээн авна. Жэй маань гараад ирчихсэн Жэна байхгүй. Тэгээд хайсан Сэлкигийн аавын утсыг олно. Жэй маань Сэлкид үнэхээр их санаа зовоод Чикёноос асуусан чинь түүнийг эмнэлэг рүү аваад явсаа л гэж хэлнэ. Жэй маань эмнэлэг дээр очсон нэг эмч дээшээ хагалгааны өрөөлөө орсон бахаа л гин. Жэй маань үнэхээр их сандраад маш хурдан эмнэлгийн хагалгааны өрөөлөө орсон чинь аав нь Сэлкийг унтуулчихсан хэвтэж байна. Тэгснээ Жэй чи угаасаа эмч болох хэмжиндээ анхныхаа хагалгааг хийвэл ямар вэ гэд зүү утас бариулна. Тэгсэн манай Жэй өөрийн биеэр Сэлкигийн шархыг боож өгнө. Сургуульд онцгой байдал зарлчихсан багш нь хүүхдүүдийн хамаг эмийн үзэж гин. Учир нь ангийн шовдр охин эмийн нөлөөнөөс ийм зүйл хийсэн гэдгээ бүх багш нар болон захиралтаа хэлчихсэн. Тэгсэн Сэлкигийн ээж нь эмнэлэг дээр ирчихсэн. Миний охинд яалаараа зөвшөөрлгүй хаалгаа хийдیں۔ Та угаасаа ийм зуршилтай хүн үү? Би яг одоо охиныгоо аваад явна гэд Жэйг газ охиноосоо холдуулангуудаа өөрөө охиныгоо аваад явна.
Жей маань ядарчихсан гэртээ орж ирээд хэвтчихсэн нөгөө санал тоолдог охин чинь залгаснаа. Одоо юу болох юм бэ? Нөгөө охин чинь хамаг юмаа хэлчихсэн байна. Хоёлаа баригдах өнөө маргаашгүй гэсэн. Жей би чамд тэр эмийг битгий зараарай гэж хэлсэн штэ. Чи яагаад өөрөө мэдээд зарчихсан гэд уцаа таслана. Жикёны ээж нь Жикёныг алийг наадхаа гаргаад ир гэсэн Жикё мэлцэн. Тэгсэн ээж нь сэлхий рүү халдсан нөгөө зэвсгийг л яриад байсан юм байна. Хүчээр авснаа энэ чамд байх буруу. Тиймээс би үнийг хадгаллаа гэд авчин. Манай ээрээ гэртээ ирж гисэн чинь бүх юмыг битүүмжилчихсэн. Өөрөөхөө өөрхий гэрээхээ гадаа сууж ийн. Учир нь манай хүн нилээн мөнгөний асуудалд орчихсон бололтой. Уцаа оролдож исэн хүн болгон л нөгөө нэг бичлэгийг тавьчихсан. Манай хэд гэртээ өөрсдөө нөгөө бичлгүүдээ үзээд айгаад сууцгааж ийн. Энэ бүхэнд ганц баярлж байгаа хүн нь Жэйгийн аав. Сэлхий маань сэржигсэн комментуудаа уншаад яана гэд бодоод байжсэн. Жэй араас нь ирж тэрснэ. Би чамд үнэхээр их санаа зовлоо гэд тайлагдсан байсан товчийн товчилж өгснөө. Хоёлаа гарч хамт кофе ууцгаая гэд манай хоёр гарна. Тэгснэ Сэлхий би чамд нэг хэлэх юм байна. Танаа аав чинь тийм сайн хүн биш байсан бололтой. Сурагч нартайгаа явуулдаг байсан гэсэн цуурхал байсан гэсэн чинь түүний Сэлхий сонсноо. Жэй Тэгвэл юм болгон чиний бодсон шиг байдгүй юм. Битгий дахиж ийм юм яриараа миний амьдралд оролцох хэрэггүй гэд уурлаад яваад өгнө. Сэлхий буцаад эмнэлэг рүүгээ орох гэсэн эмнэлгийн хаалга нь хаалттай. Арын хаалгаар нь орох гэсэн хэсэг хүмүүс янз бүрийн юм зөөгөөд явж гин. Түүнтэй хамт Жэйгийн аав нь. Сэлхий маань түүнийг хараад гайхаад яана юу юм болоо гэснээр гяз нуугдана. Тэр хүмүүсүүдийг явсны дараа эмнэлэг рүү орсон утсанд дуурайд нөгөө захиалагч ах нь тэгээд тэр ахтайгаа яриад явж исэн нэг өрөөнд дотор нөгөө зөөжсэн боотолтой юмнаас нь гинт хөл гараад ирнэ. Жэй гэрлүүгээ харж явж исэн хин нэг нь араас нь дагаад байгаа юм шиг санагдаад хурдаа нэмнэ. Тэгсэн гэвгэн цахилгаан борохоогоор түүний цохиулаад унгаач нь. Нүдэ нэгээд харсан Жэнаагч. Тэгсэн Жэй ёо та намайг бараг алах нэ гээд л босоод ирнэ. Жэнаагч чи надад багшийн утсыг өгчгөө. Энэ бүхэн чиний бодож байгаа шиг зүйл биш. Би ааваас үнэхээр их айж байна. Энэ бүхнийг аав зохион байгуулсан гэсэн. Жэй та ийм болохоор л гэртээ ирэхгүй байгаа мó гэсэн Жэнаагч тиймээ л гин. Тэгснэ Жэнаагчтэй нэг утас өгснөө. Намайг хизээч хамаагүй залгангууд заавал энэ утсыг аваарай гэд явна. Сэлхий айгаад эргээд харсан Жэйгийн аав нь шууд утсыг тасалж авснаа. Чи битгий ирээдүйд эмч болно гээдтэй. Энэ хүмүүс бол хэн гэдг нь тодорхойлогдоогүй ар гэр нь байхгүй зогцнод. Тиймээс би энэ хүмүүс туршилт хийдгийг гэж хэлснэ. Сэлхийг гаргана. Маргааш нь мөрдөгч нар сургууль дээр ирэх ба хүүхдүүдийг хамтарч ажиллахыг хүснэ. Тэгээд нэгээр нь хүүхдүүдийг оруулж ирснээр байцааж эхэлнэ. Сэлхийг хойд ээж нь сургуульд нь хүргэж өгөх ба ямар нэгэн хэрэг гарвал өөрлөө нь яриарай гэж сануулна. Сэлхий анги руугаа орох гэсэн багш нь таарснаа шууд захирал руу залгаад Сэлхийг ирснийг дуулгана. Багш нарын өрөөнд нөгөө нэг ангийн доожоогүй охин ээж аав болон өмгөөлөгчөө авчирчихсан. Манай Сэлхий гайхаж байснаа надад ч бас ар гэрийн хүн байгаа л гин. Тэгээд хойд ээж рүүгээ залгасан хойд ээж нь шууд л хүрээд ирнэ. Нөгөө доожоогүй охин чинь хэргэлсэн эмээ Сэлхийгээс авчихсан. Сэлхий сургууль дээр хүүхдүүдэд эм зардаг гэд хэлчихсэн байдаг. Тэгсэн захирал багш нар нь бөөндөө итгээд Сэлхий чи яагаад хүүхдүүдэд эм зараад идэгин гэсэн. Сэлхий маань үгүй. Би огт зараагүй гэхэд хойд ээжээс нь бусд нь бүгдээрээ итгэдэггүй. Энэ үед мөрдөгч нар орж ирснээр Сэлхийгээс байцаалтаа хэрэгтэй байна. Чиний эмнэлэг дотор явж байсан бичлэгчин биднэрт байгаа гэхэд Сэлхий маань бодож байснаа. Тэр эмнүүдийг Жэй зардгаа гэж хэлчихнэ. Ангийн багш нь анги руугаа орж ирснээр нөгөө нэг санал тоолдог охиныг аваад гарна. Жэй Сэлхийтэй ярих гэж оролцсон боловч Сэлхий түүнийг тоосонгүй. Ангийнх нь гадаа захиалагч залуу ирж гисэн. Түүнийг харсан Эри өө Сэлхийгийн найз залуу байна л гэж авна. Нөгөө хоёр ч маш хурдан гарснаа нэг буудлын өрөөнд орсон. Нөгөө захиалагч чинь чи надаас хулгаасан эмнүүдээ авчирсан уу? Энэ хавийн сургуулийг нэг охин эмээр бааздаг гэж байна. Чи түүнээс авдаг байсан уу хэн гэдгийг мэдхүү гэсэн. Сэлхий мэдгүй л гэж байна. Тэгвэл яаж авдаг байсан тэр охиныг олох хэрэгтэй гэсэн Сэлхий нэг код оргино. Тэгвэл яг одоо холбогдоодох гэд манай Сэлхийг айлхна. Жэй аав дээрээ очсноо яг одоо Сэлхийг наад хэрэгээсээ гарга. Та Жэнаагчийг хаана байгааг мэдэхгүй үстэй гэд аавыгаа сүрдүүлнэ. Нөгөө захиалагч чинь Сэлхий рүү мессеж үзнэ орой 6 цагт метроны буудлын 8 дугаар гарцсан дээрээс нөгөө эмээг авах хэрэгтэй. Би бас хамт очино гэж хэлнэ. Тэгсэн Сэлхий энэ хоёрын одоо хинэн очиж зарах байгаа юм болоо гэж гайхаад байна. Нөгөө санал тоолдог охин чинь Жэйтэй таарснаа би нэрээ Сэлхийд уриг тавьчихсан штэ. Цагдаа нарт мэдэгдээд метроны буудлын дээр уулзъя гэд газар цагийг явуулчихсан гэж хэлээд тайчин. Түүнийг сонссон Жэй маань маш хурдан явна. Жэй Сэлхий рүү залгсан боловч Сэлхий уцаа авсангүй. Жэй маань таксийн дотор явж явах ба сандарсандаа Жэнаагч руу хаана уулзах цаг товыг тавуулахад Жэнаагч шууд л зөвшөөрнө. Метроны буудлын дээр Сэлхий маань нөгөө нэг эмийг авахгаа зогсож байна.
Түүнтэй хамт нөгөө захиалагч чинь учир нь энэ эмийг хэн зарж байгааг тэр байхыг хүсэж байгаа. Жена агч автобусны буудал дээр байх ба Сэлкигийн хойд ээж рүү би танд нөхрөө чи уцыг заавал авчирч өгнө. Уулзлаасаа жоохон хоцрох юм шиг байна гэсэн мессеж явуулна. Сэлкид байршил өөрчлөгдсөн гэд өөр газар руу явуулах ба хуучин байршилд нь Жена агчийг аваач нь. Жена агч нөгөө кодыг хийгээд онгойлгосон шаал өөр дотроос нэм гараад ирнэ. Байдлыг ойлгосон Жена агч шууд хаагаа зүхтаахад нөгөө захиалагч залууч нараас нь нэлээн хөөж авна. Сэлки хүлээж байгаарай гэсэн газар нь байж исэн Жэй ирснэ. Чи зүгээрөө гээд санаа зовсон байдалтай гүйж ирнэ. Тэгээ цагдаа нарыг ирж байгааг харснаа шууд л Сэлкийг хөдлөөд манай хоёр зүхтцгаана. Энэ үед Жена агч хөөхий зүхтаж байгаад араас нь нөгөө захиалагч чинь хөөн яг гарахын даваан дээр үүдэн дээр нь совилагч нар Жена агчийг барьж аваад эмнэлгийн машин руу хийчин. Түүнийг харсан захиалагч юу билээгээ зогсож байсан араас нь явж байсан машин дотор нь Жэй болон Женагийн аав нь явж байгаагаар манай кино маань дуусж байгаа. Энэ хүүхэд бол тайсан багаасаа жоохон сониуж юмсын доторхыг яаж бүтдэг, энэ бүтцүүд нь хэрхэн үүсдэг тухай сонирхдог, ямар санаал амьтдын доторх бүтэц, яс мах яаж бүтэх, мөн өөрөө өдрийнхөө хоолыг идэхдээ загасны махыг яснаас нь маш цэвэрхэн салах гэж оролдог тийм юм бай. Мөн гэр бүлэрээ зугаалж яваад нэг амьтанг мөргсөн чинь тэр амьтанг булаад орхин оройн нь тайсан гүйж очингуудаа нөгөө амьтныгаа гаргаж ирээд доторхойн хүртэл ухаж байгаагийг нь харахад манай хүн багаас эмч болох сонирхолтой нэгэн. Гэхдээ түүний хамгийн гайхалтай бүтээсэн зүйл бол түүний охин яг түүнтэй адилхан маш сониуж бүтцийг хайдаг тэр охин бол Жэй. Жэй Сэлки хоёр цагдаа нараас зүхтаагаад трен дотор явж гин. Жэй тэр залуу кэмбэ гэхэд Сэлки захиалагч залуу бол надад хамгийн анх юм зарж исэн залуу. Би түүнд уурлах хэсгээ сайн мэдгүй байна. Гэхдээ баярлж явдаг юм аа. Чамтай уулзсан болохоор л гэж хэлнэ. Манай хоёр метроны буудлын дээр нөгөө шүүгийгээ угсан эм нь байхгүй. Гайхаад за Жена их аваа явцсан байна л да гэд. Тэгээд за хоёулаа тэгвэл цагдаагийн газар орё гэд асуусан. Жена их ч байхгүй. Утасных нь байршлаар харсан яг Жэйгийн гэрийг заасан. Жэй гэртээ очиод игчигээ хаасан. Игч нь өрөөндөө байхгүй. Яахлаараа байдгүй илээ гэд утас руу залгасан чинь нөгөө утас нь өрөөнд нь дуурж ийн. Утсыг хараад гайхаа зогсож исэн аав нь чи ирсэн үл гэд ороод ирнэ. Тэгснэ Жэй сандарсандаа уцаа нугаад тийм ээ аваа та битгий санаа зов сайхан амраарай гэд аавыгаа гаргана. Манай Жэй жоохон гайхаастай. Тэгээд эрдэнсийнхаас хавыг ухаад багшийнхаа утсыг харсан чинь утас нь байхгүй цонхон онгоолттой. Тэгээл игчигээ аваад явжээ л гэж бодно. Маргааш нь сургууль дээр хүүхдүүдэд хор зуршлын тухай лекц уншаад байж исэн Жена агчийн метроны буудлын дээр байгаа бичлэг гарч ирснээр нэг мөрдөгч энэ эмэгтэй кайжэн та нар мэдхүү гин. Тэгтэл захирал орж ирснэ. Та нар яг одоо үнийгээ бойл гэж тушаахад Жэй босч ирснэ. Тийм ээ энэ хүн бол манай агч хүүхдүүдэд эм зардаг байсан. Тэгээд алга болчихсон. Би игчигээ олмоор байна гэсэн чинь мөрдөгч нь за тэгвэл чи надад илүү их мэдээлэл хэлээд гэсэн. Мэдгүй би игчийнхаа тухай хаана байгааг нь та нар олох ёстой үстэй гэд нөгөө мөрдөгч нар чинь гаргач. Тэгснэ Сэлки бол эм зардаг хүн биш байсан л гин. Тэгээ Сэлки чи яагаад энэ бүхнийг хийж байгаа мэ гэхэд Жэй аавд баригдсанаас Жена агч мөрдөгчд нар цагдаа нарт баригдсан хамаагүй дээр гэж хэлнэ. Манай хоёр Жена агчийг олохын тулд Багтнаадмын үеийн сургуулийн камерыг шүүн. Тэгсэн түүн дээр нь Жена агч Жикёнтэй нэг тишээ яваад юм ярьж байгаа харагдана. Манай хоёр Жикёнд ямар нэгэн нууж байгаа юм байгаа юм байна гэд түүнийг мөрдөж эхэлнэ. Тэгсэн сургалтаа тарж байгаа Жикён нэг автобусан суугаад явчин. Түүнийг харсан Сэлки Жэй надад нэрээ амжуулах ажил байсан юм байна. Хоёулаа салж явахгүй бол болохгүй нэ гэд Жэйгээс сална. Тэгээд гэртээ ойтсон яг Жикёнтэй таарснаа. Чи манай гэрийн үүд нь юу хийж байгаа юм? Танай гэр чинь өөр зүгтээдэг үстэй гэсэн. Жикён чамд хамаагүй гэд тэр хоёрыг яриа зогсчод л Жэй хурж ирснэ. Чи юу нуугаад байгаа юм? Манай агчтай юу ярьсан тухайгаа хэл гэсэн. Жикён чи хизээ нэх игчтэй анхаарал тавьдаг байсан. Юу болоод одооноос игчтэй анхаарал хандуулаад байгаа юм? Чамд юу н ямар хамаатай юм гээд л манай хоёр буудалцсан. Энэ үед нь Жэйгийн утас дуурайд игчигээ олмоор байвал өөрт байгаа бүх юмнуудыг аваад ирээ гэсэн дуудлага ирнэ. Тэгээд л Жэй гэрлүүгөө очиод өөрт нь хадгалж байсан бүх юмнуудыг аваад гараад явах гэсэн. Сэлки хамт явнаа л гэж байна. Тэгсэн Жикён та хоёр ийм хувцастай клуб орох гэж байгаа мүү гэл манай гурав Жэйгийн гэрлөө ороод хувцас солиод Жикён маань амар хөөрхөн Сэлки чи нүрээ бодож байгаагүй үстэй би удаад үгийг гэл нүдийг бодож өгөөд манай хэд яг клуб руу орох гэсэн хамгаалагч нь Жикёныг оруулахгүй. Тэгсэн түүний нүдний шилийг Жэй авч өгснө. Одоо болж гинөө гээл Сэлки Жэй Жикён гурав клуб руу орцгооно. Манай хэд нөгөөнийг зааврынхан дагуу эмэгтэй нойлын өрөөнд
Эмээ нугаад сэлгийн нойлын өрөөнд ажилт хийн. Харин Жэй гадуур ажилт хийхээр тохирцохоо манай хэд холбоосороо холбогдоод Жикё маань баарн дээр очиж өөртөө пяв захиалсан шигэ байж гин. Тэгсэн нэг залуу нөгөө нойлынх нь өрөөг нь хэрэгснээ гарч ирэнгүүтээ сэлгийн рүү нилээн эвгүй инээгээд яваад өгөн манай хэд тэр залуугийн болоо гэж удаад хөөхөр болцгоно. Тэгсэн түүнийг гарсны дараа нэг эмэгтэй орж ирээд нөгөө нойлынх нь өрөөлөө орчин. Тэгээд Жикён түүнийг ажиглаастай тэгсэн яг нуусан эмээ аваа зогсож гин. Сэлги J2 тэр залууг хөөж явж байгаа санамсаргүйгээр захиалагч залуутай таарлтана. Харин нойлын өрөөнд Чикё нөгөө эм авч исэн хүүхний дээрээс шалангтай ус асгаад нөгөө эмэгтэй нь болооч гээд ойрлсон чинь Эри маань зогсож гин. Тэгснээ Эри гарч ирээд уйлаад намайг үнэхээр уучлаарай. Би үнэхээр мөнгөгүй алцсан манай гэр дампуурчихсан. Би байр бүх юмаа хураалгаад одоо саавнд амьдарж байгаа гэсэн манай хэд итгэхгүй инээгээстэй. Тэгснээ Чикё чи юу худлаа яриад байгаа юм? Чи одоо дампуурлаа юу гэсэн хөөхий тэрэнд нь ганцхан манай сэлгээл итгэн. Чи саавнд хонжоогоо болгоомжтой хоноорой л гин. Тэгээд манай хэд аваа гайгүй эвлэрээ зогсож исэн нөгөө захиалагч залуу чи ирээд тэднэрт нэг уух юм авчирсан. Манай Чикён таниад өө чи надаа нөгөө эм өгсөн залуу иртэй гээл. Тэгсэн таад юу хийж байгааг асуусан ичигээ хайжинаа л гэж гин. Тэгсэн нөгөө захиалагч залуу чинь би ичиг чинь харсан баха. Танай эгч чинь миний үнэмлэхнүүдийн нэгийг аваа явж исэн. Яаж авсан бол гэдгийг би гайхаад байна гээл. Тэгсэн сэлгийн хоёлаа уулзаатгах гэсэн захиалагч залуу энэ охин мөн бидтэй. Нөгөө нэг хүүхдүүдэд эм зараад идэг. Түүнийг би алчихуу гэснээр сэлгийн царайны хувирлыг харснаа амар муухай нэгээстэй. Жигийн утсан дээр эгчийг нь оллоо гэсэн дуудлагаар нь манай хоёр эмнэлгийн морг руу яваад орсон. Эгчийн царай яаж гсэн бэ гэмээр амар танигдахын аргагүй болчихсон. Түүнийг хараа Жи маань яг ухаан алдах чинь. Гэхдээ сэлгийд тэр цогц нилээн сэжигтэй санагдана. Нөгөө нэг захиалагч залууч нь эмнэлгийн өрөөлөө орсноо Жена гэсэн өрөөлөө ороод хамаг эмийн тонгочоод нэг юм хайгаад байна. Ширээн дээр байсан салбитгны савны доор буудлын зураг тууцсан дотор ороочихсон өөрийнх нь алдсан баахан үнэмлэхүнд ашгүй түүнийгээ олж авна. Маргааш нь сургууль дээр хүүхдүүд Жена агчийг нас орчихсон бодвол Жи алчаа хэлгүү гэсэн яриаг манай сэлгээ сонсноо та нар юу гэдэг юм бэ гэдэл Жиг өмөрөөстэй тэгсэн нөгөө санал тоолдог охин гүйж ирснээ сэлгийн чихэн дээр нэг юм шивнээд яваад өгнө. Чикён айсан юм уу санарсан байдалтай сургуулийн камерын хяналтын өрөө дотор нэг бичлэг устгах га зогсож байна. Нөгөө бичлэг нь Жена агч болон сэлгийн аав хоёрын багш нарын өрөөнд дотор заваарж байх үед нь манай Чикён санамсаргүй явж байгаад тэр хоёрыг харчихсан юм байлээ л дээ. Тэгээд түүнийхээ тэр нууцаар харсан бичлэгээ устгах га зогсож байсан Эри орж ирээд харна. Тэгснээ тэр бичлэгийн зүгээрээ устгах гээд л устгах чинь Жи эгчигээ алж байна гэж муухай харт араад сэрнэ. Сэлгээ түүнийг ирэх гээд гэрт нь хурж ирнэ. Аавынх нь эгчт нь өгж байсан нөгөө дэлгүүрний осор мөн өөрийнх нь өөрт нь өгж байсан дэлгүүрний осрыг өгөхөд сэлгээ түүнийг хараад үнэхээр манай аав сурагч нартайгаа явуулдаг байжээ. Гэхдээ чи миний аавын утсыг авсан нь үнэн юм уу? Алийг гаргаад өг гээл гэрийнх нь хамаг юмыг онгичнэ. Тэгсэн Жи би түүнийг алдчихсан чи тайвшир битгий ингэлдээ гэд сэлгийг маань зөөлхөн тэврээд түүнийг тайвшруулна. Сэлгі гэртээ очиод бодож ирснөө хамт өмнө насрамжийн газар амьдардаг байсан их чинь хүлэн дээрээ маш том сорвтой. Нөгөө нэг цогцсон ч гэсэн маш том сорвтой байсныг санаад нөгөө нэг эгчигээ хайж олохоор шийднэ. Тэр эгчийнхээ инстаграмыг ухаж байгаад нэг газрын хаягийг олох ба нөгөөдг нь донтолтонд авсан хүмүүсүүдэд эмчилгээ хийдэг нилээн эвгүй газар хамт нэг өрөөнд байсан эмэгтэй нь өө тэр хайгаад байгаа эмэгтэй чинь энд байхгүй байгаа. Нэг буудалд байгаа гэсэн штэ гэд буудлын заагаад өгсөн манай сэлгі яваад очино. Чикён Эри хоёр ангийн доожоогүй охины Жена агчийг харсан сургуулийн анги дотор орж ирнэ. Тэр хоёр нилээн хайж байгаад Жена агчийн нуусан байсан 209 гэсэн дугаартай мөн түлхүүрийг олно. Сэлгийн маань зааж өгсөн буудал дээр нь яваад очсон буудлынх нь эзэн ах нь энэ өрөөнд байсан охины цогцыг нэг байгууллага ирээд явсан. Нэг залуу ирээд бүх төлбөрийн төлчихсөн гэдгийг сонсоод гарч явах гэсэн Эри Чикён хоёртой таарна. Манай гурав яг хажуудлынх нь өрөө бол 209 тоод руу орно. Энэ өрөөнд нь өмнө нь Жена агч амьдардаг байсан баг. Ороод харсан чинь яг галзуу өнгөний өдрийн тэмдэглэл шиг ханаараа дөрөн Эшийн бодлогонуудыг биччихсэн. Тэгээд манай гурав бүр гайхаастай өдрийнх нь тэмдэглэлийг олоод уншсан. Жена агч маань хэрхэн яаж
ээжтэй орж исэн мөн өмнө нь дандаа дүүгээ үзэн яддаг байсан. Дүүгийнхаа нүдийг харахаар маш аимшигтэй, өөрийг нь цоо ширтээд байдаг юм шиг санагддаг. Ээшээ өгөхгүйд сууж явахдаа хүртэл гараа цус болчихсон байна гэж бодох жишээний. Нөгөөнийг үйл явдал болсон оройноо аавдаа очиод бүх хүннээ хэлчихсэн. Багштайгаа ямар холбоо үүсгэснээ хүртэл аав нь түүнээс нь болоод тэр бичлэгийг аваад багшийн сүрдүүлэх ба ээш авах багш нарын комисс руу ороод миний охинд хамгийн хэцүү бодлогын хариуг авчирч өгөө. Харин би оронд нь таны алга болсон охиныг олж өгье гэсэн Жэйгийн аавын тохиролцоо байсан баа. Яалчгүй шалгалтанд орсон Сэлгигийн аав нь шалгалтын комист ороод нөгөөнийг бодлогоных нь хариуг нь бичиж авангуудаа өөрөө капсулын дотор хийж залгаад би энэ муудад эмнэлэгт хүргэгдэн үедээ маш хурдан Жэйгийн аавын эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэхүү хагалгааг Жэйгийн аав нь өөрөө гардан хийсэн байх ба арга гэрийн ямар ч зөвшөөрөлтэй гарын үсэг аваагүй. Тийм учраас л одоо хүртэл Сэлгигийн гэр бүл гомдолтой гэж явдаг. Энэхүү хаалгаанд нь Жэна агч хүртэл өөрөө хамт оролцсон гэдэг нь харагдана. Үзэгдэл солигдож Жэна агчийн оршуулах ёслол болох ба хүн болгон ирчихсэн. Түүнд нь Жэй жоохон сэтгэл санаа тавгүй гарч яваад цогц хадгалах өрөөнд эгчийнхээ цогцыг хараа зогсож байна. Гэтэл Сэлги орж ирснээр энэ бол чиний эгч биш, би чиний эгч биш гэдгийг чинь баталж чадна. Чи надад тусал, тиймээс би аавын чи өрөөлөө орох хэрэгтэй байна гэж хэлнэ. Харин үүнд нь Жэй туслаад Сэлгид эмнэлгийн цэвэрлэгчийн хувц өмсүүлэн мөн үнэмлэх өгөөд өөрөө харин хяналтын камерын өрөөнд хянахаар болно. Сэлги маань Жэйгийн аавын өрөөлөө орж ирээд ухаж байгаад нэг удирдлага олсон түн дээр нь дарсан шууд октоодын хичээл хийдэг өрөөг цонхоороо харах боломжтой. Тийм цонх гараад ирнэ. Тэгээд Сэлги маань дахиад өрөөнүүдийг ухаж байсан баахан олон пянзны цоглоолгонууд тэр хэдийг бүгднгийн он сараар дугаарлцсан. Сэлги маань бодож байгаад аавынхаа хагалгаанд орсон өдрийг бодоод яг тэр пянзыг гаргаад ирсэн аавынх нь цээжний зураг. Нөгөө пянзаа тоглоулаад үзсэн нэг дуу явааснаа манай Сэлги шокнд ороод юу илээ гэд гайхна. Тухайн үедээ Сэлгигийн аавд нь мэс цацал хийж байх үедээ сонсож байсан дуу юм шиг байгаа юм. Сэлги маань үүнийг хараад мөн сонсоод маш их драмад орж үнгээр их уурлана. Энэ үед Жэна агчийг эмнэлгийнхэн боожих ба нөгөө хэд маань хөдөөлүүлэхгээ зогсож байна. Энэ бүхнийг харсан Сэлги маань яаж зүгээр суух вэ? Гартаа маш үзүүртэй юм байрангууд яг Жэнагийн аавын ар нуруунаас нь зоох гэж байсан. Ашгүй Сэлгигийн хойд ээж нь гарч ирээд түүнийг зогсооно. Энэ байдлыг бүгднгийн Жэй харсан хэрнээ Сэлгигийн унгаас нь нөгөө шоох зүйлийг маш хурдан нууж аваад манай хэд Жэна агчийг хөдөөлүүлэхээр алхацгаана. Сэлгигийн хойд ээж Жикёны ээж мөн ээрээ тав хамт хоол идчих ба Сэлги маань өөрийн харсан бүх зүйлээ өмгөөлөгчдөө хэлэхэд өмгөөлөгч энэ бүхэн нотлох байранд болж чадахгүй гэдгийг хэлнэ. Харин Сэлгигийн хойд ээж нь ямар нэгэн гэрч байгаа баха надад дандаа юм анхааруулах, над руу загтал илгээдэг гэдгийг хэлэхэд энэ бүхнийг Жикён явуулсан гэдэг нь тодорхой. Жикён яг өөрийгөө хэлэх гэж байсан түүнийг Жикёны ээж зогсооно. Ингээд энэ дөрөв маань ярьж сууж хаад түүнийг нууцаар ээрээ дууг нь хураагаад сууж гин. Гэртээ ирээд Жикёны ээж Жикёныг загнах ба чи битгий мөрдөгч болоод тоглоод зүгээр л хичээлээ хий гэхэд Жикё маань та миний дотор юу болж байгааг мэдгүй. Би энэ бүх эргүүдийн гэрчин байна. Та өмгөөлөгч хүн мэжэж яагаад охиныхоо дотор юу болоод байгааг мэдгүй байгаа юм гэхэд ээж нь энэ бүхэн чиний ирээдүйд халтай. Тийм болохоор чи зүгээр л хичээлээ хий гэхэд Жикё маань маш ихээр бухимдана. Ээрээ маань нөгөө нэг клубтээ ажиллаж явах ба нөгөө хэдээс нууцаар хураасан дуу хураагаараа захиалагч залууд өгнө. Тэгсэн захиалагч залуу нэг муу 10 жилийн охин сүрдүүлснээс танхаа би сүрдүүлсэн хамаагүй дээр үздэ. Наадга надад өгчгөө гэдэл манай хоёр нэлээ мөнгөгүй болчихсон л болтой. Бодвол Жэйгийн аавыг сүрдүүлээд л мөнгө авах гээд байгаа юм шиг байгаа юм. Нууцаар нөгөө захиалагч чинь Жэйгийн аавтай уулзах ба нөгөө нэг хураасан дуу хураагаараа өгнө. Энэ хоёрыг ингээд яриа зогсчил холоос хин нэгэн ажиглаж явах ба нөгөө хүн нь Сэлги. Сэлги маань нууцаар хараа зогсч хин нэгэн Сэлгигийн амыг тагнаснаар манай кино маань дуусж байгаа юм. Сэлгигийн амын тагилсан хүн бол Жэй. Манай хоёр ярилцах ба Сэлги Эрик Жэйгийн аавд ажиллаж байгаа гэдгийг мэдж байгаа учраас зориуд урих тавихын тулд худлаа юм ярьсан байж таардгийн. Тэр тухай сонссон Жэй маань за би чамд туслая гэд манай хоёр хамтрахаар болно. Сэлги аавынх нь өрөөнд юу харсан тухайгаа хэлж мөн Жэйд бүгднгийн өөрөө тайлбарлан харуулна. Жэй аавынхаа юу төлөвлөж байгааг бүгдийг нь мэдхийн тулд бүхий л газар чагнах төхөөрөмж байрлуулна. Тэгээд нохоогоо хэлж байгаад хүзүүчэнд нь байсан
байсан мемори картыг үзтэл ээж аав хоёр нь удахгүй Жена эгчийг очиж иргэнэ гэсэн тухай ярилцсан. Ингээд тэр хоёр Жикёны ээжийнх нь машиныг гуйж аваад Сэлки болон Жэйн хоёр Жэйгийн ээжийг мөрдгөр шиднэ. Учир нь тэр хоёр Жена эгчийг олох гээд л ингээд байгаа юм. Жена эгчийг хэрвээ олчих юм бол шүүх хуралдал аваа чинь Сэлкигийн аавынхаа шүүх хурал эхэлсэн бөгөөд хамгийн гол нь гэрч хэрэгтэй. Жэйгийн ээжээ араас нь мөрдсөн боловч тэрээр асрамжийн газрын хүүхдүүдэд хандив өгч ин. Ингээд Жена эгчийг шүүх хурал дээр аваач чадахгүй гэдгийг манай хоёр дуулгаад шүүх хурлын танхим дээр очиход Сэлкигийн ээж нь баргар царайтай хүн гарч ирнэ. Жэй Сэлкитэй уулзгаад очсон нь Жэйгийн аав нь явах хэрэгтэй гэд манай хэд салцгаана. Тэгсэн Сэлкигийн хойд ээж нь чи үнэхээр Жэйд итгэдэг хэрэггүй гэхэд Сэлки тийм ээ л гэж хариулна. Харин нөгөө талд Жэйгийн аав нь Жэйд нэг утас өгөх ба нөгөөдг нь Сэлкигийн хойд ээжийнх нь машин дотор нууцаар суулгачихсан камер. Манай хоёр маань явж агаад машины ослд орох ба арай гэж амьд үлдээд Сэлки маань хөрхи уйлна. Тэгсэн энэ бүхнийг нөгөө хоёр маань уцаар хараад явж явах ба нэгд юм үзүүлэх гэсэн гээд аваад явсан Жена агчтай уулзуулна. Жена агч маань нэг л сонирн болчихсон. Жээ ааваасаа эгчэд юу хийж гисэн мэ гэхэд аав нь би эгчэд чинь зүгээр туссан юм аа хэсэгхэн ой сарамжийн устгасан төдийг гин. Учир нь Жена агч өөрөө Сэлкигийн аавыг алжсан юм билээ. Энэ бүх хүннийг нуухайн тулд гэж хэлэхэд Жэй үнд нь итгэдэггүй. Тэгсэн аав нь түүнийг багалзуурцнаа. Би охиныхоо төлөө энэ бүхнийг хийсэн. Энэ бүхэн чиний төлөө гэхэд Жэй за тэгвэл би таны хүссэн охин байх болно гэд явцгаана. Сэлкигийн ээж нь машинаа янзлуулах гад очиход засварчин залуу санаатаагаар таны дугуйг зүссэн байна. Хин нэг нь таныг алахыг хүссэн бололтой гин. Тэгснээ түүнийгээ Сэлкид хэлэхгүйгээр нуун. Маргааш нь моолд Сэлки сургууль дээр ирэхэд Жэй байхгүй. Тэгээд бүх хэл хүнээс асууж бүх хэл газраар хайн. Хамгийн сүүлд нь эмнэлэг дээр очиход Жэй сууж ийн. Тэгээд дээвэр дээр уулзъя гэж гарч ирснэ. Сэлки энэ хүртэл би чамайг зүгээр л ашиглаж байсан. Чи үнэхээр ойлгоогүй хэрэг үү? Би чамтай найзлах хэмжээний тийм хүн гэж үү? Чиний бүх зүйл чинь надад инээдтэй санагдаж ин гээд хаяад явна. Гэтэл үүнийг сонсон Сэлки маань хөөрхий шархлаад үлдэнэ. Энэ бүхнээс болсон ч тэрөө манай хүн сэтгэл санаагаар нэг л унаад хичээл намд ноож төвлөрч чадахгүй. Сургуулийнхаа төгсөх шалгалтын үеэр санд мэд арай гэж бөглөөд сургуулийн 1-р байранд ордог байсан Сэлки маань энэ шалгалтын үеэр 20-р байранд орно. Харин 1-р байранд Жикён орно. Нотлох баримтаа устгаж байгаа аав дээрээ Жэй ирснэ. Би сургуулиасаа 2-р байранд орчлоо. Гэхдээ та надад Яшийн хамгийн хэцүү бодлогын хариуг авч өгч чадна үсттэй гэж хэлнэ. Энэ үед Сэлкигийн ээж нь машинаа солисон байх ба Сэлки та тохиролцсон хэрэгүү гэд маш их уурлаад шууд Жена агчийн чанарыг оршуулах ёслоос авах үед хамгаалагч ирээд Сэлкийг зогсооно. Ээригийн мадам авгаан ээрээ чамд нэг захирал олцсон таалагдана гэж найдаж ин гэсэн утгатай юм ярьж байна. Харин Сэлки дээр Жэйгийн аав ирснэ. Чи юу хүсэж байгаа юм гэхэд Сэлки та надад Яшийн хамгийн хүнд бодлогын хариуг олоод өгөөл гин. Жэйгийн аав Сэлкид нөгөөний хариуг нь авч өгөх багшийн мэдээллийг хэлнэ. Харин Сэлки тэр багштай очиж уулзах ба нөгөө багш нь маш их сандрах ба нөгөө ажлыг хийхээр болно. Энэ үед Жикён ангаах руу орох ярилцлаганд орж ийн. Харин сургууль дээр Эригийн клубт ажилладаг гэсэн мэдээлэл тарах ба бүх хүүхдүүд Эри рүү маш сонин хартна. Сэлки Жэйтэй уулзаж чадаагүй. Гэхдээ Жикёны оймсон дээр нохооны үс байгааг хараад орой гэрт нь яваад очтол яг гэрээс нь Жэйгийн нохоо нь гараад ирнэ. Сэлки Жэйг бассейн дагаа гэдгийг мэдээд явж очингуудаа хамгийн өндөр дээрээс нь үсрээд бассейн руу орчин. Харин энэ үед Жэй Сэлкийг аврах ба хэмэл амьсгаа хийж арай гэж ухаан оруулна. Тэгсэн Сэлки яагаад ийм зүйл хийж байгаа? Тэгээд чи ааваасаа өшөө авахын тулд 2-р байранд ороо юу гэхэд Жэй юу яриад байгаа юм? Би хин энэс өшөө авах надад ямар шаардлага байхгүй. Би зөвхөн өөрөө өөрийгөө л аврахыг хүсэж чинь гэхэд Сэлки тэгвэл намайг ашиглаа л гэж хэлнэ. Сэлки захиалагч ахтайгаа уулзах ба чи нэг муу юм зарахын оронд надтай хамтраад Яшийн хариу заруул илүү ашигтай юм шүү гэсэн санал тавина. Харин энэ үед Яшийн комисс дотор байгаа нөгөө багш чинь хөл бөмбөг тоглож байгаад бэрт чинь харин совилогч өрөөлөгөө авч ороод биднэрт өөр арга хэрэгтэй гэд хөлийн шууд зүснэ. Хамгаалагчид биднэрт нэмэлт цус хэрэгтэй. Учир нь энэ хүн их хэмжээний цус алдж байна гин. Харин цус авчирж байгаа хүн бол Жэйгийн аав. Халаасанд нь бодлогын хариуг хийгээд явж байгаад жолоочоо зогсоодох гэсэн манай Сэлки болон захиалагч хоёр. Тэр хоёр Жэйгийн ааваас бодлогын хариуг авах гэсэн Жэй хүрээд ирнэ. Тэгснээ Сэлки ааваас нь бодлогын хариуг нь авснаа шууд л нөгөөдхийгөө залгична. Энэ бүхнийг харсан Жэй намайг уучлаарай гэснээр Сэлкигийн хүзүнд нь нойрсох тариа тарина. Тэр ихэд эмнэлэг дээр очиход Жэйгийн аав нь Сэлкид хагалгаа хийхгүй гэж таатгалсан. Харин Жэй би хий гэснээ шууд хагалгаа хийснээ нөгөөнийг шалгалтын хариуг гаргаад авна. Харин захиалагч залууч нь баахан олон хүмүүст нөгөөнийг хариуг зарцсан болохоор нөгөө хүмүүсүүд нь эмнэлэг дээр бөөнөр очрлоостой. Тэр дунд нь Жикён хүртэл явж гин.
Хаалгаа амжилттай дуусч Жэгийн аав Жэй дээр ирснээр нэг юм өгснөө. Би чамд өмнө нь хэлж байсан энэ охины ирээдүг би биш чи л харин сүйтгэн гэж хэлчихэд гараа явчихна. Тэгээд нөгөө нэг өгсөн юмыг харсан чинь жинхэнэ бодлогоны хариу нь байна. Маргааш нь болж Еш өгөх өдөр манай хэд бодлогоны хариу өөр байгааг хараад нэлээд сандралдана. Энэ үед сэлгийн маань сэрэх ба зурагтаа асаасан энэ оны Ешийн өдөр дууслаа гэсэн байна. Ешээ өгж дууссан манай хэд явж исэн нөгөө мадам авгаачин гарч ирснээр Эрийг шууд машиндаа хийчин. Энэ үед нь Жигён бага насны хүүхэд насанд хүрээгүй хүнийг авч явахаар ямар яар шийтгэлтэй байдгийг уншихад манай Эри маань үнэхээр баярлана. Тэгснээ би тэнд ажиллахаа болцсон. Гэхдээ чам түрүүний явдалд үнэхээр их баярлаа. Чи эмч болсноос илүү өмгөөлж бас илүү дээр юм шүү гэсэн Жигён маань баярлаастай. Нөгөө захиалагч чинь буруу бодлогоны хариу зарсан болохоор эцэг эхчүүдэд байруулж идүүлнэ. Нөгөө талд сургууль дээр Ешийн 1-р байранд орсон Жигээс ярьлага авна. Харин аавыг нэвтрүүлэгт оролцуулах ба та яаж ийм мундаг охинтой болсон нууцаасаа хуваалцаж гисэн аав нь ста буурж өгнө. Яг энэ үед нөгөө талд манай Жэна ач дээр очсон нүрийг нугааж өгөөд дулаахан хув цөмсөлснээ ихчээ хоёлаа нэг газар руу хамт явъя. Гэхдээ тэнд амар хүүтэн байгаа шүү гэд манай хоёр уцаараа шууд лайв хийснэ. Дээвэр дээрээсээ нурлуу өсөрчин. Энэ үед нэвтрүүлгийн хин нэгэн шууд лайвыг үзэж байснаа харангуудаа шууд сандарснаа аавд нь дуулгана. Аврах багийнхан нууран дээр нэгжлэг хийх ба энэ үед манай гуравч очсон найзгаа эзэн минь гарч ирээрээ гэд хүлээж ин. Гэхдээ Жэна агч эзэн минь гарч ирэх ба сэлгийн маань хөрхий уйлаад Жэйг олоод өгөөч л гэд үлдэнэ. Жэйгийн аавын бүх булгаан илрэх ба тэр охиндоо хандаж би чиний цогц гарч ирэх хүртэл чамайг өгсөн гэж итгэхгүй гэж хэлнэ. Эри маань хоолны газар ажиллаж явах ба түүний хүсэж байсан агентын газраас хэн нэгэн ирээд нэрийн хуцаа өгнө. Харин Жигён маань ангаах биш хуулийн чиглэлээр суралцах ба түүнийг сонирхож байгаа залуучуудад хизээж нүүр өгөхгүй шууд л хичээл намаа хийн. Харин сэлгийн маань хойд ээжтэйгээ хамт амьдарч явах ба одоо хүртэл ээжтэндээ бэлдэнэ. Гэхдээ Жэйгийн аав баян гэрийнх нь гадаа ирж зогсдог. Учир нь охиныгоо сэтгээтэй ирж уулзнаа л гэж боддог юм шүү хай. Сэлгийн хичээлээ хийж байгаад нэг удаа Жэйг зүудлэн сэрсэн гэрийнх нь гадаа хайрцагтай юм байх ба гуталтай хамт өөрийнх нь Жэйд өгжсэн түлхүүрний осор хамт байна. Эргэн тойрноо харсан хийнж байхгүй. Тэгээд нэг зураг үлдээсэн түүнийг хараад сэлгийн маань ойлгон үнэхээр их баярлана. Тэр зураг бол Жэйгийн байгаа газар юм. Хамгийн сүүлд нь Жэй гарч ирснээр манай кино маань дуусж байгаа юм. Та бүхэнд маань Friendly Rivalry кино маань таалагдсан бол лайк, subscribe битгий мартаарай. Ингээд түгэж чадхаараа түгээцгээе. Bye bye.